За сайн бацхан уу? Season 2-ын маань ээлжид нэгэн дугаар ихэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор жавхлан төгс хүрэлцээрсэн байна. Өдрийн мэнд. За жавхлан төгсийг одоо танилцуулахын тулд заавал одоо пэйжээр нь ч юм уу хуудасаар нь дамжуулж хэлэх хэрэгтэй байх тийм үү? За ер нь юу хийдэг яадаг залуу вэ? Өөрийгөө танилцуулбал. За би болохоор жавхлан төгс гэдэг тэгээд CT-ийн сургуульд график дизайнер мэргэжлэр одоо сурж байгаа нэгдүгээр курс. Тэгээд нэг пэйж Instagram дээр нэг хаяг хөтэлдэг. Facebook дээр бас Kane гэдэг нэг хуудсыг хөтэлдэг. Тэрэн дээр нь болохоор яруу найраг ерөнхийдөө бол тийм нэвтрүүлгийн юунуудаас богинохон тастаад тэгээд хоёр нь оруулдаг. Тиймэрхүү байдаг. Нөгөө өмнөх жоо нэг өгсөн ярьцлагыг үзэж байхад нөгөө нэг Монгол тулхтны 100 орхим ч юм эсвэл нөгөө болор цом юунууд дээр байгаа одоо хэсгүүдийг тастаж аваад тэгээ оруулдаг гэж байгаа тийм үү? Тийм. Ер нь хэр удаж байгаа вэ Кэнийг хөгжүүлээд одоо нийгэд ч юм уу? Тийм нийгэд бол 3 жил юм. Ер нь 10 дугаар ангитай болов тийм. Нийгэд тэгээд нэг итгэхгүй байж байгаа л тэгээд 11 дугаар ангиас. Тэгэхээр Facebook л хөгжүүлдэг шүү дээ. Сүүл рүү Instagram нэгэл тэгээд байсан. За одоо Кэн чинь хэдэн мянган даа шүү дээ? 98. Тэгэхээр ингээд яагаад зүгээр 98к хүрсэн гэж бодож байна. Одоо шинэ яг Монголд бол яг ингээд ямар нэгэн байдлаар ингээд одоо сошиал дээр одоо алдартай болох ч юм уу тэгээ олонний танил болох ер нь бол амархан шүү дээ. Одоо ингээд нэг үүсэлж өгвөл нэг ухаан тийм. За ингээд сөрөглөөс нь часан ажиллаас нарсан ихэд бол олонний танилч олон таагчтай болох амархан. Кэн ямар нэгэн байдлаар буст хийжсэн үү? Ерөөс буст л хийж байгаа. Түүхэндээ гэдэг. За тэгвэл яагаад 98 мянган хүн ингээд энэ аккаунтыг даасан гэж бодож байна? Ерөнхийдөө бол өмнө нь бол дандаа тийм доонуудын плейлист ер нь оруулдаг ус. Тэгээд нөтх нь нэг явахгүй. Тэгэл тэгж жаад би нэг болор цом яруу найраг гэдэрт дуртай. Тэгээд Монгол тулхтны 100 өрхөн бавуугийн лавсан орсон дугаарыг үзэх дуртай байсан. Тэгээд тэндээсээ ер нь юунууд богино ингэж тасч яваал. Тэгээ хүмүүс чинь тэрийг бүтнээр нь үзнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэл яг хэрэгтэй эсгүүд гол эсгүүдийн түүж аваад тастаад яг залуучуудад хүргэх маягаар тэгээ нэг залуучууд чинь тийм үнийн юм сонсох дуртай ч юм уу. Тийм. Одоо шинэ Монгол тулхтны 100 гэх юм бол уг нь бол одоо гоё контент их мэдээж баг 10 жил өмнөөс эхэлж 10 жил хүүхд багтал гардаг байсан шүү дээ. Тэгэхээр ингээд өөрт чинь таалагдаад тэгээ бусдад таалагдчих магадгүй гэл оруулж байгаа тийм үү. Тэгэхээр энэ бол 98 мянган тагч бол Монголд одоо яг өөр иймэрхүү юугаар одоо магадгүй өөрөөс чинь ахуулаад ардаас ч ингэ зөндөө бийж байгаа гэсэн мөх тийм хаягууд аккаунтууд. Тэгээ яг ардталт нь одоо нөгөө нэг хаяд дэвсч өгөөл таны гоныг хаяд дэвсч өгөөл тэгээл. Бишүүдээ CapCut дээр гэдэг үү? Тийм CapCut дээр. CapCut дээр. Тэгэхээр CapCut дээр чинь нөгөө нэг юу яадаг вэ? Монголд юу байхгүй болох бүх текстүүдээ гараар бичдэг. Тийм. Текстүүд гараад бичдэг тийм үү. Тэгэхээр бас жоо нэвшлэгэн дээр ярилцсан дээр ярьсан байсан 20-30 минут идэлдэг тийм үү. Тийм. Ер нь тэгэл авчдаг. За тэгэхээр ер нь одоо юу гэдэг апплод хийх хугацаа нь яаж явдаг? Одоо 7 өдрийн бичлэг 2-3 бичлэг ч юм уу. Тийм шууд өдөрт нэг бичлэг шууд. Одоо энэ нь болохоор шууд нэг тийм дадал шиг юм болсон. Тэгэл шууд одоо хийх юм олдохгүй бол нэг бүр өмнө нь хийжсэн бичлэгийг буцаагаад оруулдаг юм. Тэгээ нөгөөх нь бас хүнд хүрэл. Одоо хамгийн хандлттай бичлэг Instagram, Facebook аль альтан дээр нь. Одоо Instagram дээр болохоор 30k болов. 30k лайктай тийм нэг 30 мянган лайк гэдэг үл их тоо штэ үүндээ лайк бол их тоо. Instagram дээр ялангуяа. За Кэний дахиад ходод тусна ярина цааш. Жохоо юуны ордлоо? Би чинь Аслангийн орд. Аслангийн орд. За ер нь хэр 6 мурхай хороскоп астролог их сонирхтой. Тэгэл юм тэрийг нэг сонирхдаг. Тэгэл уншихгүй байх уу? Байхгүй. Ер нь манай ангийн нэг охин бас тийм юм сонирхдаг. Тэгэл тэндээс асууж идэж шүү дээ. За Жохогийн ер нь өглөөнөөс орой хүртэлх амьдрал ажлын 5 хоног амралтын 2 өдөр хэрхэн өнгөрч чинь юу хийж байна? Тэгэл 1-5 тод бол хичээлтэй бол тэгээ хажуугаар нэг баазрын ажил орж ирвэл хичээл. Тэгэл ажил гэдэг нь сошиал дээр үү? Тийм сошиал дээр нэг киноны тийм юм уу ч юм. Кино сурчлах ч юм уу.
Тэгэхээр нэг пэйжээрээ дамжуулаад тийм бас мөнгө. Зөв. Ер нь хэр орж ирж ин хэр ерөнхийдөө бол нэлийн сүүлд нэг дагагч гиснээс хойш ер нь орж ирж байгаа. Тэгээс өмнө бол байдгүйс. Тэгээ сая он гараад нэг бас нэг хэдий ивентүүд хийгээд. За яг мэдээж тогтмол ингээ өссөн баг. Одоо 98 к руу тийм үү? Одоо 96 төгч тийм үү? Яг нэг юм нэг бүүн болсон бичлэг байна. Ингээ тэрэнд одоо engagement гарч ирдэ шүү дээ. Ингээ. Яг тийм бичлэг одоо санагдаж байна уу? Тэг ер нь яруу найргийн яг тэр нэг шүлгүүд, тайрын шүлгүүд ч юм уу. Тэдэр бол амар хүндэрдэг. Тэгэхээр энэ бол тэрийг угаал яваад одоо ер нь яваал ах уу? Эсвэл өөрчлөж бодож байна. Жоохон бас өөрчлөхгүй болс гэх асуудал. Болор цам дуусах. Болор цам нь аль дуусах. За, график дизайн одоо энэ чиглэлээр орж байгаа 2 3 баг бүр 4 хүн болж байна уу та? Ягаад энэ мэдлийг сонгох болов? Талаар. Ерөнхийдөө бол 10 жилээ төгсөөд ер нь мэрэгчлээ ер нь олохгүй л байсан л та. За. Юу болохоо ч мэдэхгүй тэгээд нэг тийм сонирхолтой байсан юм уу? Сургууль цаана гэхээр бас тэгэл явж байгаа л ер нь пэйж хөгжүүлж байгаа. Тэгээд зэн дээр нэг хөрх эдит хийж байгаа. Тэгэл ерөнхийдөө бол график дизайн арай ойрох юм уу гэл. Тэгэл сонгосон. Тэгэл арай сэтгэлд ойрлоо. Тэгээ одоо ер нь суралцаа явж хат хэр байна? Одоо ч нүуний юу хичээл үзээ явд байна уу? Ерөнхийд нь хичээл өгдөг лөө. Үгүй. Одоо ер нь програмууд үзээ явж байгаа. Photoshop, Adobe Illustrator гэх. Багаар үзээ явж байгаа. Гиснээс нэг зүгээр яг сонирхолтой байлаа. CapCut дээр сард 19 CapCut-ийн Pro хэрэглэж үү? Ингээ хэрэглэж үү? Зүгээр ингээ хэрэглэж. Тэг ингээ реклам өглөө гэл. CapCut ч жоо сүүлд нэлээд лайтай болсон. Реклам амар их орж ирдэг болсон. Тэг жоон лайтай л тий. За, цэрэгт явсан. Цэрэгт ягаад явсан гэж асууж байгаа сонирхол. Яг зөв яг өөрийн хүсэл зорилгоо ч мөнгө өөрөө явах шийдсэн үү? Эсвэл ингээ гэрийнхэн ч аав байсан нэг тэрийг явсан уу? Би бол ер нь явах сонирхол үлээсэн. За, энэ нэг жил тэр гэл. Тэр нь ажил хийжсэн. Тэгээд ер нь явахгүй болтчих гэсэн чинь тэгээ яалчгүй. Дуудагдаад тэгээд очиод тэнцэхгүй байх гэсэн чинь тэнцэл. Тэгээд аль бүчрэл. Хаана алфаас? Увсад баруун туруунд тэг 3 зарна. За. Хилийн зэрэг. Хилийн зэрэг чинь бас зүгээр яваагүй хүний үед хад бол гоё юм шиг байна те. Одоо бусд энгийн зэрэгүүд гоё гэдэг яг хил дээр ингээл манан зан гараал ингээл сонирхолтой багт юм. За, цэргийн амьдралын хоёлоо гоё ингээд дэлгэнгүй яриа л да. Одоо эхний өдрөөс тэр сүүлийн өдөр хүртэл яг юу болов? Яаж таван толоо? Одоо ингээл нөгөө нэг юу нийтэд ойлголч одоо нэг хэсэг ингээл цэргүүд тэнд очивол ингээл одоо ямар нэгэн бэрхшээлтэй болдог ч юм эсвэл ингээл амнаас алддаг ч юм уу. Зөндөл ер нь нийгэмд бол одоо Монголын нийгэмд ялангуяа ингээд цэрэг гэдэг үг юм гэж хараагаа шүү дээ. Муу талаас харж байгаа. Гоё эрэг талаас нь ярьж үзье, бас сөрөг талаас нь ярьж үзье. За, очиод бол нэг жоохон тийм одоо ийм яг энгийн амьдралаас шууд тийм өглөө 6 цагт тусаал орой яг 10 цагт унтаал тэгэл амар хурдан хөдөлгөөнд ороод ирэхээр шууд тийм шоконд ороод ирэх юм л. Тэг бүх юм яг ийм тушаалын дагуу тэгээд яг нэг юм дөрвөлж хашаан дотор тэгэл яваад ирэхээр шууд шоконд ороод тийм жоох шантрах маягтай болчихсон юм. Тэгээд явцдаа ерөнхийдөө тэрэндээ бүр тасаад тэгээд одоо арай гайгүй болол тэгэл ерөнхийдөө нэг жил хийдэг чинь бас урт хугацаа шүү дээ. Тэгээд байнга тэгээд сэтгэлээр ханаад байна гэж байна. Тэгэл тэндээ арай тасаал тэгээд шууд нэг юунасаа тэр отрядосаа гараад шууд хил рүү яваад одоо морьзор унаад тэгээд тэр байгальд ингээд нэг байшинд жижигхэн байшинд 5 6 гуулаа ингээд хил хамгаалаад явахаарээс тийм сонирхолтой. Тэгээд энэ ч бол зүгээр суун гэсэн тийм юм бол байхгүй. Тэгэл байнгын одоо аж ахуйн ажил гээл тиймэрхүү юмнууд дандаа хийдэг. Ер нь яг за өглөө 6-аас босвол нөө сэрээ биелэх үү? Тийм, сэрээ биелэх. Эхлээд бол тэр отряд дээр байлт хийдэг. Тэгээд яг хил дээр очихоор бол орой мананд явна. Тийм, ээлжлээд. Тэгээд орой тэгээд нэг нь харуул дотор бас маань. Тийм. Ихэд бол тийм нойрны жоох юутай. Асуудалтай. Тийм. 4 цаг л ихэд болдог. За тэгээд за отряд дээрх үе нэг өдөр ингээ гоё задлаад байлаа. Сэрээд гэсэн сууж тэгэл хуцаамс ингээ пижинэл хэлэх үү. Тийм юм пижинэл тэгэл тушаалын даваа тэгэл гүүгээл. За тэгэнгүүт
одоо ингээл асуу. Одоо тэгээд одоо нөгөө нэг хиний тоглож исэн киног мэдхгүй л Андрю Гарфилдийн тоглож исэн нөгөө нэг юм нэг цэргийн тухай кино байдаг шүү дээ. Нөгөө Desmond гэдэг нөгөө нэг ямар ч буушид юм байхгүй гэж нэг эсрүүцтэй нэг цэргийн тухай кино үзэж аваа. За зөвлөлт шууд л асуу. Ер нь одоо жанрын тий одоо дээд үеийн гэж ярих юм одоо. Тэдний одоо нөгөө нэг юу тэнд дээ шүү дээ. Дээлхэлт ч юм уу тий эдгээр зүйлс юм хэр байсан. Одоо хэр олоода ингэ шанаа авч байсан. Одоо нөгөө нэг юу хал зэргүүд шүү дээ. Тий хал зэргүүд тий. Хал зэргүүдтэй бол ерөнхийдөө бол таараагүй шууд ингэж зөрүүлж яадаг. Тэгээ одоо хил дээр болохоор өөр тийм юмуд байдаг. Тийм тусдаа байдаг. Тэгээд дандаа салгачдаг. Ер нь хооронд нь холихоо бэлдсэн гэх юм уу. Тийм. Ерөөсөө тэгээ таарах юм боломж авахгүй. Болцсон. Тэгвэл та нар хооронд одоо нэг бүүнэр нэг ингээ хамт очсон нэг үеийнхэн хооронд ихэр юм эвтэй найртай байж чадав. Нөгөө нэг дээрэс нь юу гэж бацж байгаа болохоос. Хоорондоо тийм зодон зохион гаргуул тэгээд нийтээрээ бүр амар шийтгүүлнэ. Тэгэхээр бас хоорондоо аль болох эвтэй байхыг үзнэ. Гэтэ мэдээж л олон ирчүүд байгаа газар зодонууд байх нь ойлгомжтой л бах тий. За цэргийн амьдралын гоё дурсамж юу вэ? Дурсамж гэвэл одоо тэр нөгөө нэг өглөөгөр мананд явах. Тийм тэр байгаль тэгэл тэр өглөө ингээл одоо хотод бол чинь тэгэл нэг машины амар чинч ирдэ шүү дээ. Тэгээд хөдөө бол яг юм хэлээд байгаа морьтой тэг бүр бороо мор орчин бол бүр амар гоё. Тийм тэр байгаль гэх юм уу байгаль нь амар гоё. За тэгвэл хэцүү цаг үеийн зөрүүлээд. Ингээд нэг үнэхээр ингээд нэг шантрах эхэндээ тийм байсан ч гэсэн ингээд нэг гайгүй усан ч гэсэн ингээд бас банк тийм бас дэжүү яваад байх хэцүү банк хэцүү яваад байх хэцүү. Ер нь хэцүү цаг үе тулгарч ивүү тэгээд яаж тэрийг ингээд даван гарч ив. Тэр нь болохоор нэг хэцүү нэг гэвэл тэгэл нэг халуун наранд ажил хийх. Тэгээ өглөө одоо орой шөнө баг заримдаа 2 цаг л унтна. Тэгээ нойргүй тэгээд өдөр нь халуун тэгээ ажил хийгээл нэг адууны зүчээ мөчөө шар шавраар барьж байдаг тийм юу survival амьдрал шиг тийм юмуд байсан. Тэгэл тийм чинь нойргүй талд ороо тэгээ бүр амар шантран. Тэгээд амар шумуултай. Тэгээ шумууланд амар хазуулна. Тэгэл амар шууд ингээл сүүдэрт очиод унтчмаар байгаа. Тэгээд тэгээ хянжидаг болохоор тэгээд ямар ч боломжгүй тэгэл жоохон готролд орчмоор нь. Гэхдээ бол тэгээд бусд нь ингээд шантрахгүй байх чаа одоо ганцаараа ингээд шантраад байвалс утгагүй шүү дээ. Нөгөө бусдаасаа тийм юу авдаг. Урам зэрэг аваад интер чадаад байх битсэн чадна штэ гэдэг. Яг тиймэрхүү л байдлаа шүү. За одоо мэдхгүй л нэмж асуугаал хооллолт хэр байсан бэ? Хооллолт бол яг юу идчих. Зундаа бол юу идсэн? Борц. За. Борцнууд л идэж. 100 борц идэж байгаа юм уу? Тийм 100 борц. За. Хөрөгч идэр асуудалтай тооцоолоо. Тэгээд өвөлдөө болохоор нэг толгойн махаар л ханьны толгой тэгээд тэдрээр л хоол идэв ус. Тэгээ нөгөө нэг илэг ер нь 5 цалаа. Тийм 5 цал. Тэгээ хаяа нэг мах орж ирнэ. За тэгвэл одоо ингээд бидний мэд одоо би хүндээ төсөөлж байгаа юмнууд ингээд Монгол хэдэн үзсэн одоо нэг фантастик хийсэн хэдэн киноч тийм эсвэл нэг гадаадын үзсэн хэдэн киноны югаар л харж байгаа. Тэгээс одоо надын энэ хүрээлж гисэн ингээд цэрэгт яваад ирсэн ч юм уу ингээд тэгсэн хүмүүс нэрэ байх ингээд асуу юм эдийн ингээд сонирхоо ихээр байхгүй байхгүй. Тэгэхээр ер нь цэрэгт яваад ирсэн хүний одоо ингээд цэрэгт явсан жахаа цэрэгт яваагүй жахаа хоёр ялгаа. Яг мэдээж насны зүрх ингээд нэг жилийн зүрхтэй байгаас ер нь чиний хувьд юу өөрчлөгдсөн юм бол дотор хүн талаас ингээд арай нэг юутай хатуужилтай болсон юм уу? Тийм нэг жоохон их орон морондоо хайртай болж болоод нэг их орон ч эзэл сууж муу байна. Тийм яг тиймэрхүү л болсон даа. Өмнө нь бол тийм нэг юу гэсэн. Тийм эмо бойл байсан. Тэгэхээр готан гэлсэн. Одоо тэгэхээр энэ бол баргийн ямиг тоохгүй. Тийм. Одоо ингэ одоо хичээл дээр ч юм уу одоо ажил дээр ч юм уу ингээд гарч ирэхэд ер нь тоохгүй. Тийм ажил бол гайгүй. Ер нь бол биеийн ажлыг бол биеийн хүчний ажлыг бол сайн хийсэн гэсэн үг шүү дээ тий. Харагдаж байна. За тэгэхээр цэрэгт яваад ирлээ. Нэг жил өнгөрчлөө. Одоо ихтэй юу вэ? Нөгөө за халагдах үе ямар байсан? Би нэг сүүлийн 1 сар ч юм уу сүүлийн 7 хоног ингээд яг тэр юу болтой?
одоо цэрэгтэй байх хугацаанд бол бошуухан халагдаад эндээс ер нь урдаа явах гэсэн бодол бол байн байдаг ус. Тэгэл урдаа халагдчихсан ингээл халагдах оноо тоолж хүлээж мүлээгээл. Тэгээ яг ирээд янгуутал чинь бас яг нэг тэр тасцсан орчноо буцаа санаад эхэлдэг юм бэл. Тэгэл нэг хэсэг санаал аюу бүр зүүдэлж мөтлөл тийм хатуу ширүүн юундаа тийм тасчдаг. Одоо буцаад нэг энгийн амьдралтай буцалт тассан. Зүгээр л нэг энгийн оюутны амьдралаар яатсан чинь. Тэгэхээр сургуульд орохоос өмнө шууд 10 жил төгсчөөд явсан гэсэн үг үү? Тэгээ одоо бол эргээд харахад бол зөв шийдвэр. Тийм зөв шийдвэр. Одоо бол нэг оюутнууд чинь оюутан зэрэгт орчих гол. Ер нь л болтох гээд байгаа шүү дээ. Ер нь л явахгүй л гэж үзээд одоо бидсэн болтдог хүмүүсийнх нь нэг л. За тэгэхээр ер нь залуучууд хэлэхэд бол яваад үзэхэд буруугүй тий. Тэг яваад үзэхэд бол буруугүй. Юу нь явах хэвээр. Тэг явах хэвээр гэж боддог. Би ч яг нөгөө нэг 10 жилийн төгсөөж шахуу шууд нэг Орос руу ингээ яваад өгсөн болохоор бас тий өөрийгөө өмөрөхөд гэх тоххой. Нэг л удаа үзлэгээр орж үзсэн тэгээд тэнцээг хөөх. Тийм л. За тэгэхээр одоо график дизайнер сураад явж гин. Тэгэхээр ер нь энэ мэргэжлээс одоо ингээд ажиллаад бишээ төгсөөд ер нь ажиллая гэж бодож байна уу? Одоо яг энэ асуух гэж эртэлтэй нэгдэг хүсээ өмнөөс. Гэтэ яг ер нь тэгээ одоо нэг л энэ мэргэжлэрээ сурж байгаа юм чинь бас энэ ажиллана л гэж бодож байгаа. Ер нь Кенес өөр нууц одоо нэг ямар пэйжүүд гэдэг вүлээ. Ингээд ажилуулдаг хөгжүүлдэг эсвэл ингээд реклам дээр авдаг тийм юмнууд байгаа юу? Байхгүй одоо байна. Ганцхан Кенэл хөгжүүлж байгаа. Кенэл. За Кен яг одоо 3 жилийн хугацаанд хэдэн видео оруулсан бэ? 958. Тэгээ пост оруулсан тийм. 958 пост гэдэг чинь бараг 1000 байна шүү дээ. Тэгэхээр 3 жилийн хугацаанд гэдэг чинь өдөрт баг өдөр болгон нэрэл өдөр болгон нэвшлэг оруулсан юм тийм үү? 1000 бичлэг гэдэг чинь нэрэл өдөр болгон нэвшлэг оруулсан юм. Цэрэгт байхдаа цэрэгт явахаас өмнө нээсэн байсан уу? Нээсэн байж тээ. Тэгээ явчаад ирсэн чинь 18000 дагчд болсон байна. Хөрх явцсан байсан гэсэн тээ. Өөрөө юм хөгжил явцсан байна шүү дээ тээ. 20 мөр хөрцсөн байсан. Гэсэн чинь цэрэгт явчаад ирсэн чинь буураад. Цэрэгт байх хугацаанд бол ерөөс ямар ч тийм уцсны хэрэглээ байхгүй. Тийм уцс бол ерөөсөө байхгүй. Одоо наагур уцс яаж уцаар ярих тийм юу байхгүй. Яг нөгөө нэг сард нэг удаа ч ярил үү тийм юу. Тэнс үл та нар дунд бол ямар нэгэн бодлоо 33 10 явахгүй. Яг бол тэр нөгөө нэг цэрэг нөгөө хил дээр болохоор ямар сүлжээ байна. Тийм ямар ч боломжгүй. За тэгээд Кенни талаар одоо ингээд дэлгэрүүлээд ярихад 3 жилийн хугацаанд 950 мянган бичлэг гэдэг чинь нэгсэндээ ингээд нэг бичлэг чинь ойролцоогоо нэг үсрээл минутын урттай байна. 2 минут урттай. 2 минут. 1000 минутын видео гэдэг чинь одоо хэдэн цагийн удаа зарцуулсан юм бэ? Газраа. Бас л их цаг хугацаа зарцуулсан юм шүү дээ. Их цаг хугацаа. Ер нь цаашдаа Кенни хөгжүүлэл явна. Тийм хөгжүүлэл явна. Эндээс бас одоо ерөнхийдөө хоол болчихсон байна. За тэнгууд Кен одоо ингээд түрүүлсэнчлээ болорцсон ингээд дууслаа. Монгол улсны зөвхөн дууслаа. Одоо цаашийн контентны одоо айдиа гэх юм уу? Одоо ерөнхийдөө бас нэлийн юмнууд бодоолоо. Нэг бас нэг юм одоо нэг зарим нэг юм хооцсон байдаг шүү дээ. Тийм нэг одоо тийм жүжигч авах гэдэг ч юм уу. Тэгээ тэрнгүүрээ юм уу яваад гэдэг шүү дээ. Нэг тиймэрхүү юм контент маркетинг. Тэгээ өөрөө одоо би ч бол бусдын контентыг аваад хийж байгаа шүү дээ. Одоо өөрөө нэг контент боловсруулад хийж хий гэсэн санаа. Нэрэ бусдын контент гэснээс одоо ямар нэгэн байдлаар энийг аамаа гэж одоо энэ хин байдаг чинь нэг бичлэгэн дээр байгаа ямар нэгэн хүн ч юм эсвэл тэр одоо нэг хийсэн үнд гэж холбож ирсэн юм байна уу? UB Life бас нэг удаа яажсан. Тийм нат хавста миний хийсэн бичлэг. Тусгаар бол Авгийн лавсангийн гэр бүлээс бол баярлсан эергээр. Тийм. Яг уу Монголд ч бас нөгөө оюуны өмчтэй зүйл бас л. Тийм. Гэтэ яг нөгөө нэг чиний хийж байгаа чинь одоо юу гэдэг нэг кино хуулж авчраа шууд тавьчаагүй шүү дээ. Тэр чинь ингээд хүрэж байгаа хэлбэр нь өөр байгаа болов уу гэдэг. Эргээр хүрж байгаа болохоор хүмүүс гайгүй байдаг болов. Тэр UV Life-аас хэн яасан юм бэ? Залуус би тэр видеог нь хийх юм шиг л 6 гал. Залуус. Зөв. Гэтэ яг бас тийм л юм байна те. За ер нь одоо ингээд юу хоёлаа одоо юу ярина. Ер нь хэр байгаа талахтай. Одоо ингэ чамд байгаа зүйлс те. Тийм өдөр болгон тохиолж байгаа зүйлс гэр бүл найз нөхөд ингээд ер нь хэр талахж чадчих. Ерөнхийдөө бол өдөр болгон талахдаг.
хоол идэхээс өмнө хүртэл талархаж байна. Аха. Гэхдээ бид нар одоо бидэд ер нь хүмүүс хангалттай талархаж чадахгүй байна уу? Бас тийм одоо нэг байгаа юмаа чамладаг гэх юм. Тийм арай нэг тийм илүү шундаг гэх юм. Яг байгаа зүйлдээ талархаад явахгүйгээр илүү зүйл чунаад байгаа юм л. Ер нь чи хэр шундэ? Би сая шунаад тэгээд бас алтна. Одоо ер нь сэтгэл зүй хэр байна? Сэтгэл зүй бол нэлийн доктортай л байна. Яаж ингэж доктортай барьж? Энэ Улаанбаатар хотод байгаа байхгүй. Тэгээ хаяа бас стрессний бас тэгээд бол одоо энэ байгалийн юм чи одоо би яаж ч өөрчлөх үү ганцаараа өөрчлөх юмш боломж байхгүй. Тэгээд энэ нийгэм чинь тэгэл урсгалаараа л сэтгэл адилхан явахгүй бол тэгээд гутраад байвал бүрэлд ордод шүү дээ. Тэгэхээр тэр гутрлаас ч юм уу тэ ингэж юунаас яаж гарч ирж байна? Ямар нэгэн тийм одоо үйлдэл хийдэг ч юм уу эсвэл ингээд нэг эрсдэх ч юм уу тэ. Тийм юм одоо хийх юм бол цаанаасаа л бараг ингээд дуртай зүгээр нэг их баярлахгүй тэгэл гутраад тахгүй дунд нь л яг ингээд явчихдаг. Тэр нэг талаараа ингэж жоо тасцсан юм болов уу нэг тийм тасцсан байж магадгүй. За ер нь хин жохоо хэр найс нөхөдтэй вэ? Хэр хүрээлттэй вэ? Одоо л нэг цэргийн онж аваад маа. Онж аваад хэрэг нэг үеийнхэн гэсэн үг шүү дээ. Гүйлэн. Нэг үеийнхэн ер нь зарим нь надаас ах ч юм уу. Тийм хөл. Тэгээд та хэр ингээд одоо гарч орж ийн тэ одоо цаг хугацаа өнгөрүүлж байна. Тэтэртэйгээ нэлийн бисэл тоглож байна. Бисэл тоглож байна. Тэнгүүд одоо нүг найз одоо шинэ юу л баг. Цэргийн найзууд гэж байгаа бах тий. Одоо тэгээд оюутны ангийн найзууд хэр байгаа юу? Оюутны ангид бол найзууд байгаа. Ер нь яг сайн найз гэвэл хэр олон юм байна? Одоо ингээд бро андаа тий. Одоо ихтэй өндөр шиг тийшлэг. Тэгвэл 10 дотор л. Ер нь ихэнх нэрхтэй хүмүүс байгаа даа. Одоо бод. Ер нь нэмэгтэй найз сайн найз одоо энэ бараг байхгүй тий. Тэгэл нөө оюутны ангийн зураг нэг ангийн хүмүүс тий. Ер нь эрэгтэй хүнтэй харилцахад илүү амар байгаа даа нөө эмэгтэй хүнтэй харилцахад илүү амар байна уу? Одоо ямар нэг ажил хэрэгчүүд юм эсвэл ингээл амьдрал дээр ерөнхийд бол эрэгтэй нарийн амар юм. Эмэгтэй хүмүүстэй нэг харьцаад байдаг. Тийм. За тэгэхээр яг нөө миний асуух гээд байгаа нэг ингээд амьдралд одоо их сайн найзтай ингээд амьдралын найз гэж яриад байгаа шүү дээ. Энэ хүмүүсийг хүүсийн тал дээр эрэгтэй байвал зүгээр юм уу эмэгтэй байвал зүгээр юм гэж асуудаг байхгүй. Тэгэхээр яг эрэгтэй хүн бол эрэгтэй ингээд хариулчих. Их ингээд хариулчих. Тэгмээ эмэгтэй хүмүүс бас зарим нь ер нь ингээд 50-50 гэхдээ ер нь ингээд ихэнх дээрийнх талдаа эрэгтэй хүн байвал зүгээр гэж хариулдаг. Над бол тэгэл ер нь эрэгтэй хүн арай тийм ялуунаас шулуун нэгдэг шүү дээ. Шаашаа тий. Окей. За ер нь одоо ингээд нөгөө нэг бусдаас ирэх одоо дарамт ч юм одоо цэрэг дээр одоо яг яаж асуух юм бол та сайн мэдхгүй лээ. Цэрэг дээр бол хүсвэсэйг л хийн штэ. Хийхснээ л хийн штэ. Тэнгүүд яг зүгээр ингээд нэг амьдрал дээр ч юм ажил дээр ч юм уу ингээд нэг жавхаа энийг чадандаа жавхаа энийг хийчих бах таа гэж чамд ямар нэг даалгавар үүрэг даалгавар өгөхөд чи ер нэг за би хийж чадах байхаа гэд ахуу эсвэл за би чадахгүй байхаа гэд ингээд дарыг хүндээ зай тавьчих уу. Шууд ер нь зайгаа тавиад өгчдөг. За өөр хүн хийсэн. оролдоод үзье гэж бодохгүй юу? Яг юу гэдгээсээ л шалтгаална. Яг би 100% яг энийг чадна гэж бодож ивэл тэгэл шууд жоохон эргэлзээтэй ивэл тэгэл ер нь бүтэхгүйгээл бодчихтой. Тэгэхээр жоохон юунаас цухтах гэдэг хариуцлагаас гэдэг. Тийм талбай. За тэгэхээр ер нь одоо ингээд одоо нас 21 20 ер нь ингээд энэ өндөрлөгөөс хэрэг яхад энэ олон жил амьдрал ер нь хувь хүн талаас нь тэр ер нь ингээд өөрийгөө хэр сайн мэддэг гэж бодож байна. 100% бас ингээд үнэлэе гэвэл би ч ер нь нэг иймэрхүү л хүндээ дээр хавцал өөрийгөө мэдэндээ. 100-аас нэг 80% мэддэг баха. Ер нь бол одоо шинэ энэ магадгүй нэг цэгт яваад ирсэн нөлөөлөх үү? Тийм бас нөлөөлнө. Цэрэгт ер нь сэтгэл зүй бол тэгэл навсуна шүү дээ. Одоо навсуунах л багтаа. Тийм унаал тэгэл тэрэндээ ер нь тасаа явцсан л. Одоо ер нь сэтгэл зүй хэр вэ? Сэтгэл санаа 100-аас өнөлвөл. Яг өнөөдрийн байдлаар бас 80% л. Бас 80% л бас хангалттай ч бас 80 чигэд амар өндөр доош хангалттай шүү дээ. За ер нь шийдвэр гаргалтууд дээр хэр одоо нухацтай ч юм уу ингэж хэр боддیں۔
ингээд толгойд очиж эхний бодлороо шууд л за энийг хийчих ингээ хийх үү. Одоо шинэ бичлэг мэтлэг гэж яаж нэг эсвэл ингээ удаан бодож за энийг идэлхүү энийг энэ үсгийг нэг хүү гэд ер нь хэр ингэж удаан боддтой. Биш тийм сэтгэл хөдлөлөөр л юм. Тэгэл би яг он гарахад нэг он гараад яг шинэ жилээр нэлээр яг нэг UB Life ярилцлага өгөхдөө нэг он гараад ивент хийн мэн гээл ботсон байсан. Тэгэл хүмүүс өстой гоё юм хийгэрээ тэргээл тэгсэн чинь тэгэл шууд он гараад шууд 1 сарын 4-нд 4-5-нд нь шууд хийгээл. Тийм ерөнхийдөө бол жоохон сэтгэл хөдлөлөөр шууд ингэж хийчих гээд идэг. Тэрнээс өмнө бол нэлээд сайн гэхдээ бодож төлөвлөнө. За тэр ивент руу л үсрээ. 1 сарын 4-5-нд би нөө тэр ярилцлагч болохоор 12 сарын 20 үед цэцэгт нэлээд сүүлээр цэцэгдсэн юм л шүү дээ. Ивентийн талаар. Тэгээ бас дахиад цаашдаа ивентүүд ч юм уу кинотой холбоотой ч юм уу ярууны холбоотой юм хийн гэжсэн энэ талаар. Энэ талаар юу л одоо би 6 удаа яг нэг poetry night яруу найргийн тэмүүж хийсэн байгаа. За. Тийм тэгээд дундуур нэг кино минь үзүүлдэг юм уу тиймэрхүү юм хийсэн. Тэгээд энэ ивент нь болохоор яг нэг хүн дээрээ чиглэсэн яруу найрагч начин гэдэг хүн тий. За. Яг тиймэрхүү байдлаар ингээд хийгээ явсан. Тэгээд хүмүүс бас нэлээд ярьж үзсэн. Сонирхолтой байсан. Тэгээ одоо сүүл рүү бас яг нэг хүнтэйгээ хийгээд ахаар бас хүмүүс өөдөд хэлэхээр одоо жоохон завсар авъя л гэж бодож байгаа. Зунаас бас тийм сонирхолтой юмуд бас хийж тоош үзье л гэж бодож байна. Тэгэхээр ер нь ингээд нэг одоо тэр 4-5 ингээ 2-4 үргэлжилсэн юм тийм үү? За ер нь хэр ингээд хүмүүс ирж байна уу? 98,000-аас чи хэдэн ирж байна? Тийм яг нөөнөө суудалтад харуулаад нэг кафе төрөслөл яг 50 хүний суудалтай бол яг тэр 50-даа багтаагаад 48 тэгээ зарим нь бүр илүү ирээд тэгээ нөгөө такс нь дуусчмасаал. Тэгээ сүүл рүүгээ нэг жоохон 50-аас ч 30 хүн ирж мэгэж жоохон цөөрөд ирсэн. Тэгээ нөгөө хүн жоохон ингээд жоохон хүмүүс уйлаад ирсэн ч юм уу тань. Яг нэг хүнтэйгээ тэгээ тэр яг ингээд нэг яруу найрч авчираад гэсэн юм шүү дээ ингээд кино ч юм уу номны талаар нь ярилцсан гэсэн үг уран зохиол. Уран зохиол тэр хүний ер нь дурсамжийн сонсоол шүлгээс нь сонсоол тэр номын тэр шүлгүүдийн тайлбарлуулаад ч юм уу. Тэгээ дундуур нэг үзэгчдээсээ тийм шүлэг бичдэг хүн байвал тэгээд гарч ирж нэг open mic явуулаад нэг тиймэрхүү байдлаар явуулсан. Ингээд тэр ивентийг юу нэг хийх болсон шалтгаан зорилго нь юу вэ? Тэгээ тэр зорилготоо юу хүрсэн үү? Зорилго нь гэвэл одоо би чинь баахан л яруу найргийн юмд хийгээд байгаа. Тэгээд нэг тийм бас тэндээсээ нэг юм юу гаргаж контент гаргаж авах тийм зорилготой байсан. Тийм. Тэгээд тэндээсээ нэг тийм камер түрээслээд, микрофон түрээслээд тэгээд тэдрийг бичиж аваад тэгээд ерөөхдөө бол хадгалаад авсан байгаа. Тийм. Одоо ерөөхдөө бол нэг түрүү ярьсан нэг болорч цом юу хоёр дууссан гэх шиг. Тэгээд дараагийн юм рүүгээ тэгж хадгалаад авсан байгаа. Тэгээд одоо хадгалагдчихлаа. Драфтн дээр одоо ер нь хэр их бичлэгүүд байна одоо. Инстаграм одоо шинэ Инстаграм шиг ингээд драфтлалт өгсөн шүү. Тэнгүүд ингээд ер нь хэр олон бичлэгүүд ингээд одоо юу гэдэг ингээд 7 өдөр болго оруулах бичлэг өдөрт нь хийд юм уу эсвэл ингээд хагас бицсэн дэш нэг завх ингээд бүүнд нь чинь ингээд хадгалаад явчихдаг юм уу? Бүүнд нь ер нь бүүнд л явчихдаг. Тэгэл яг нэг нэвтрүүлэг барьж аваад тэрийг үзэж явах хугацаанд яг рекорд хийж аваад тэгэл хадгалаад тэгээд тэдрийг яг нэг өдөр ингээд бүүнд л идэлтэй орхичдаг. Тэгээ нэг завгүй өдрүүдтэй тэгэл постлол явчихдаг. Instagram ч юу хийж болж байна? Monetize хийж болж байна уу? Болохгүй байна. Тийм болохгүй. Тэгвэл чи бараг TikTok руу алах юм шиг. TikTok дээр ороод VPN өөрчлөөд. Яг нь үзэгчд нь бэлэн гэдэг утгаараа. Тийм бас. Ер нь сошиал хэрэглээ хэр байна? Одоо утасны скрин тайм ч зам бараг алдсан багтаа. Контент хийдэг хүн чинь те. Ер нь яг ямар одоо контентууд чинь ямар аппликейшнууд их орж байна, шилжиж байна. Одоо л ерөнхийдөө Instagram, YouTube хоёрыг л YouTube-с хвчлэн юм дуу муу сонсгол Facebook руу ч орох баахан тэгэл асуудал нэрвтэл хэцүү. Тэгэл YouTube дээрээс харж байгаа л ер нь YouTube дээрээс нэг гайгүй юм олж үздэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд хийгээл. За. Хэрвээ одоо юу гэдэг ингээд өнгөрснийг буцаа гэх юм бол ингээ 20 жилийн амьд л шүү дээ. Тэрийг ингээ хэрвээ буцаа гэх юм бол буцаагаад ямар нэгэн зүйлийг өөрчлөх юм бол чи өөрчлөх үү? Өөрчлөх бол яагаад? Юу н өөрчлөхгүй баха. Одоо байгаа нь гоё.
тэгэхээр нөгөө нэг одоо энийг асууж байгаа нэг одоо ингээд нойр хэрвээ хэр унт нойр муу болчих. Ер нь шүн хэд гэж унтж байна? Шүн 2 маяр гэл. Одоо цэрэг тогтвол 2 цаг 2 3 4 цагийн ороод гэсэн. Одоо энд буцаж ирээд одоо бараг жил 2 жил болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр юу гарахгүй нь эсвэл тэрнтэй холбоогүй юу? Тэр нь холбоогүй юм. Тэгэл тэр сошиал хэрэглээтэй холбоотой юм. Тэндээ тэгэл. Ер нь хэр их юм ингэж дургуулan бодоод overthinking гэдэг байгаа шүү дээ. Болчдоггүй ингээл шүн унтахгүй хөргөө гэл ингээл юм бодоол. Тэр нь гайгүй. Тэгэл нэг юм одоо хийчихсэн гэдэг нэг тийм бодол тавцдаг юм. Тэр яаж хийх вэ гэл тийм санаа хайгаалж байна. Тэр яг нөгөө нойргуудл нь нэг талаараа яг арай гайгүй нойргуудл юм биш үү ингээд бус хүмүүс шиг ингээд нэг өнгөрснөө бодвол дурсаа санаад готрал ингээл биш гэсэн үг юм байна тийм үү. Тэр бас харцангуу эрэг талаар нойргуудалтай эрэг нойргуудал гэж бас байдаг юм даа. За одоо нөгөө нэг юу залуучууд одоо ингээд эмэгтэй хүмүүстэй ингээд юу ярилцаачуд ингээд залуучуудыг ингээд жоохон юу гэдэг одоо хосын ярилцаанд ч юм уу те ялангуяа ингээд жоохон ингээд буруутгах гэдэг талтай. Тэгээд залуучууд юм Монгол залуучууд юм болж. Ер нь ягаад энэ ийм бодолтой юм сөрөг бодолтой болсон юм бол чи юу гэж бодож байна? Тэгэл эрэгтэй хүн одоо тийм арай нэг сонор болоод байгаа юм. Нэг тийм шалчаансан гэдэг шиг тийм. Яагаад шалчаансан болчих вэ? Юу нөлөөлөд байгаа юм шиг вэ? Одоо тэгэл юу вэ? Самитгүй мас. Одоо нөгөө нэг одоо шинэ найз хүн краш харилцаа байхгүй. За одоо тэгвэл ер нь эмэгтэй хүмүүсийг хайлах болно. Ер нь ямар шух эмэгтэй хүн таалагддээ. Ер нь эмэгтэй хүн ямар ойлгох гоё ч таалагддээ. Ямар байхтай ч юм уу. Нэг тийм тогтун 50 ч юм уу тийм арай нэг 100 цангил хөөгд идэх ч юм уу. Тиймэрхүү эмэгтэй бол арай таалагддаг юм уу. Харилцааны хувьд гэвэл тийм арай нэг ярилцдаг ч юм уу тиймэрхүү юм. Тэгвэл яг одоо ингээд чиний ингээд хүсдэг шиг ч юм уу боддог шиг юм эмэгтэй хүмүүс хэр олон одоо охтууд хэр байгаа юм шиг санагдаж байна. Чиний үед гэсэн үг шүү дээ. 20-аад настай. Ерөнхийдөө л цөөхөн ч юм уу да. Цөөхөн л баг. Цөөхөн л юм шиг. За тэгвэл яг ямар охтууд нэх байгаад? Одоо ч нөгөө охтууд ч одоо утгаа алчин да гэдэг шиг. За. Тэгэл одоо ингээд фэйсбүүк руу ороод харангуут тэгэл юм охтууд л юм болчдоггүй байгаа юм шиг. Галзуурсан юм шиг. Тиймэрхүү болчиход байгаа шүү дээ. Тэгээ эдгтээ бас хөвгүүд нь ч ялгаагүй л дээ. Аль талдаа л нэг тийм бүтэхгүй ямар нэг тийм болчдоггүй юм руу ингээ явааддаг талтай болсон биш. Ер нь зөвхөн та одоо 20 гэж ихэд бол оюутан гол гэсэн үг шүү дээ. Тэр нь оюутны амьдрал ер нь хэр байна? Одоо юу гэртээ амьдрал дүү дотор байна амьдрал дүү? Гэртээ. За. Тэгэхээр ер нь яг тэгэхээр бас жоохон оюутны амьдрал. Ер нь чиний нүдээр зөвхөн одоо чиний сурдаг сургууль хийсэл ингээд хотын гудмаар илүү төрж явж байгаа шүү дээ. Ер нь ингээ амьдрал хэр байна? Оюутнууд хэр амьдарч байна? Оюутнууд бол тэгэл нэг хичээж байгаа л харагдсан шүү дээ. Сургууль мөргөл дээр яхад бол тэгэл бүгд хичээгээд нэг аав ээж хаа мөнгөний нэг өрн таран хийчихгүй юм шиг. Тэндээс бас болчдоггүй нөхдөд бас байгаа л. Хичээл дээрдүү ч юм уу. Жохоо өөрөө хичээл асалж байна. Би ч одоо таслахгүй юм. Network курс бас тасалдах юм даа. За тэгвэл залуучуудын амьдрал одоо шоу зингийн чөлөө цаг хэрхэн өнгөрч байна. Ер нь Жавха ер нь нэг өөрөө одоо ингээд хичээлд яваад ингээд кен хуудсан дээр бичлэг оруулахаас контент оруулахаас гадна нэг өөр бус чөлөө цаг хугацаанд юу ийдэ. Чөлөө цагаараа юу? Одоо me time одоо өөртөө зацуулж байгаа цаг ч юм уу те. Тийм яг нэг зав гарвал нэг ном уншгаал. Тийм ер нь ном унших дуртай. Цэрэгт нэлээд бас ном уншдаг ус. Зав болтол. Тийм тэгээд энд бас хэрэгжүүлэх гээл юм үзэл баг. За тэгвэл
одоо нөгөө нэг одоо оюутан анги хүүхдүүдтэй ч юм эсвэл нөгөө цэргийнхаа одоо ах нартай тэр юу нөхөр одоо гарч орж байна. Шоутлт байсгаад шүү дээ. Шоутлт хаяа нэг гарч. Ер нь нэг цэргийн баяр хилчтийн баяр гэх юм. Яг тэр үед нь гаргалгаар. Хилчтийн баяр гэж бас байт юм тий. Тийм хилчтийн баяр гэж 9 сарын 9 сарын 18. 16. За сая тэгвэл 3 сарын 18 хэрхэн өнгөрөв? 3 сарын 18-нд бид тэгэд гарах гэж байгаа болцсон. Одоо энэ дээр нэг юм асуул та. Өнөөдөр бас нэг бичлэг үзчихсэн ч явжлээсэн. Зөвхөн 3 сарын 18-нд ер нь Монголд эрэгтэй хүнд ингээд ер нь баяр яг эрэгтэй хүн гэдэг талаас тэмдэглэх баяр алгаач юм үү те. Ингээд ганц баяр нь 3 сарын 18 тэнгууд чи зэрэгт яв гэд баярлуулахгүй байх ч юм уу баярлах ёсгүй ч юм уу те. Энэ дээр юу гэж бодож байна? Одоо нөгөө хүмүүсийн тэгшэрх гэж яриад байна. За тэр нь тэгээд алдагдсан юм уу? Эрэгтэй хүнийг нэг жоохон дорд үзсэн маягтай л байна. Бид чинь угаасаа дайм болол тэгэл хиймгүй л юм шүү дээ. Аль бүчээр тийм доож өгөө баг гомо байсан ч явна шүү дээ. Тийм. Тэгэхээр яагаад гэж асуух бас юу вэ? Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёрын ингээд юу жоохон дээр дор байгаад байна тийм үү? Одоо нийгэмд одоо эзлэх байр суурь юм чааш ингээд одоо хүмүүс бусдад нийгэм нийтээр нь ингээд нийгэм итгэж хүн л эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бүтэд байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд жоохон ингээд харах үнцгэн жоохон эрэгтэй хүнийг ингээд жоохон доошлуулах гэдэг нь тий ч гэх. Тэг ерөнхийдөө бас тийм талтай. Яагаад юм бол? Одоо тэгэл нэг одоо эр хүний хатан ноёноор очлоо тэрийг нь хугалцсан юм болоо та. Хугалцсан болов уу өөрсдөө хугалцсан юм болов уу? Тэг өөрсдөө ч хугалдаг байж магадгүй. Тэгэд хугалцсан ч байсан байдаг л байна. Гэхдээ бас эрэгтэйчүүд чинь бас нөгөө нэг эмэгтэйчүүдээ бас яах гэдэг тал байдаг л байна. Одоо шинэ нөгөө нэг цагдаагийн өн дээр ч юм ингээд ямар нэгэн хүчирхийлэл гарахад ер нь бол нэг ихэнх хүн эрэгтэйчүүд байдаг ч гэсэн үйлдэж байгаа юм тийм үү. Тэнгүү зөрүүлээ бас эмэгтэйчүүд нь хүчирхийлэх үе байна шүү дээ. Тэнгүү нөгөө нийгмийн харах үнцгэн эрэгтэйг л буруутгах гэдэг тийм үү. Тэгэхээр одоо энэ тэгээд юунд байгаа юм л та. Одоо юу гэдэг ингээд нэг эрэгтэй хүн хүчирхийлж юм бол эмэгтэйг нь өрөвдөг шигэ өрөвдөг ч юм за яасан хэцүү юм эрэгтэй мууг хараад зөрүүлээд эрэгтэй нь хүчирхийлүүлж хад нь яасан дарчаагүй эрэгтэй хүн байж тийм үү те. Тэр нөгөө багасаа авсан хүмүүжлэн юм. Тэгээ нөгөө эрэгтэйчүүд ч юм бол эмэгтэй хүнд гарч үргэлж болохгүй эмэгтэй хүнийг тэгж хайрлцъя гэл ээжнэр бол байнга тэгээ заадаг шин. Тэгээд охтуудад бол тийм юм ерөөсөө зааж байгаа юм уу? Тийм хүмүүжлээсээ л болдог байна. За тэгэнгүүт ер нь хин жахаа юм дээр одоо ингээд наад зөвхөнтэй боллоо гэж боддог. Их нэртэй ингээд угаасаа хэзээ болно шүү дээ. Тэгэнгүүт ер нь ямар найзлуу ямар нөхөр байхыг хүсдэг. Ерөнхийн нэг зураг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг гэр бүлээ авч явах тал дээр тийм нэг доошлуулчихгүй хань шиг ялгах дэшегээ гэр бүлээ авч явах талтай. Тэгээд хамт байгаа хүний сад жаргалтай байх талтай л. Ер нь жохогийн ойрын одоо 2-3 жилийн төлөвлөгөө юу байна? Яг ингээ хувийн талаасаа тэр одоо ингээ эрэгтэй хүн талаасаа ч гэдэг юм уу те. Одоо шинэ эмэгтэй хүн ч нөгөө биологийн нас гэж байгаа шүү дээ. Одоо ингээ хүүхд төрөлх ч юм уу ээж болох нэ тэргээд байхад эрэгтэй хүн зөрүүлээд нөгөө санхүүгийн одоо нас одоо гэж байгаа байхгүй. Заавал тийм юмтай энэ болж байгаад найз зөвхөнтэй ч юм их нэртэй болно гэдэг. Энэ тал дээр их ч юу гэж боддог. Энэ дээр бол тийм ерөнхийдөө бол яг нэг тийм юутэй л тогтсон амьдралтай болчоод дараа нь тэр хүүхд мөхт тэгэхгүй бол бас ямар ч ажиллахгүй орлогогүй зүгээр нэг оюутан байж ч бас айлын охины яваад жимсэн болоод бас төгсрэй ч юм уу тийм байх бас хэцүү шүү дээ. Тэгээд яг ажилтай төрөлтэй болсон цагтаа л одоо шинэ нэг нөө одоо бидний аав ээж үед ч юм уу одоо 80 2000 оны их үед ч юм ингээд хоёр талаасаа чамдаана бариад нийлэлгээд ярьдэн шүү дээ. Одоо ингээд янз бүрийн нэвтрүүлэгч юм ингээд сонсож байгаа ч юм уу. Одоо их тэр юу боломжтой бол. Одоо чи нэг охиндоо танилцлаа хоёр талаасаа чамдаана бариад нийлээд ингээд хоёулаа тгээс эхлэх гэх юм бол ер нь чи өөр одоо юу гэдэг итгэлтэй одоо тим одоо охин олдгоо ч гэдэг юм уу. Эсвэл ингээд ийм амьдралыг чам төсөөлөж чадчихна. Ер нь чадчихлаа. Тэхийн тулд гэхдээ одоо юм нэлийн юм золиослох юм уу та. За жишээ нь бол тэгэл одоо хамт амьдарч байгаа бол одоо шууд нэг байр аваад тийм амар
юу яач чадахгүй шүү дээ. Тэхийн тулд тэгээд шууд сургуулаа орхидог ч юм уу хэдэн жилээр нь орхиод шууд ажил хийх. Тийм. Тэр үйл. Тэгэхээр чи юу өөрийнхөө мөрөөдлөгч өөрийнхөө зорилгыг хайртай байхгүй гэсэн үг үү? Тийм. Тэгээд тэр нь зөвөр үү? Яг тэгэл хайртай бол тэгэл хамт амьдрыг шийдсэн бол тэгэл орхигдуулаад одоо яаж чадна юм. Жохон бас нэлээд л золиостой тий. Тэгэхээр тэгсэн чинь нөгөө охин чинь за би явлаа гэж явчихвал яах вэ? Одоо тэгвэл тэгэл одоо нөгөө нэг залуучуудаас ингээ хитрхи хөсдөг болсон байна шүү дээ. Одоо ингээл чиний ерөнхийдөө бол одоо хэлж байгаа шиг ингээл заавал нэг орон байртай авах хэвээр, цалинтай авах хэвээр, машинтай авах хэвээр тэр ингээл яагаад юм болчих юу? Яагаад нэг ингээл зүгээр нэг хоёр талаасаа ингээд чамдаа заавал нэг хоёулаа нэг ядуух эсвэл дээр нь бол онлог юм шүү дээ. Гэхдээ л ингээл нэг яг бодит байдал дээр харах юм бол ингээд хоёр залуу танилцдаг. Тэг ингээд гинт явж байгаа хүүхдтэй болчдөг. Одоо аав ээжтэй танилцаагүй ч юм эсвэл гууж аваагүй ч ингээд ийм юу зүйл зөндөө байгаа шүү дээ. Ингээд тэгж жагаад дэлгэн явж байгаа ингээд салцдаг хүүхд донд нь хүүхд болдог ч юм уу те. Энэ тал дээр яг ингээд залуучуудаа юун дээр алдаад байгаа юм шүү. Энэ талаар бол залуучууд шууд тэгэл нөгөө сэтгэл хөдлөлөөрөө тэгэл бие биендээ хайртай. Нэг нь бүр амар юу хайртай болсон ч байдаг ч юм уу. Нөгөөх нь тийм анхаарал нэг хандуулдаг байсан ч юм. Тэгж байгаа л ерөнхийдөө бол нэг тийм баттай болоогүй ч тэгээд сэтгэл хөдлөлөөрөө буруу шийдвэр гаргасан. Сэтгэл хөдлөлөөр унт чивтэй явцсан тий. За тэнгууд ер нь жахаагийн үед амар ухаантаас хайр гэж яг юу нэг ямар үед ингээ хайр гэж мэдэрнэ гэж бодож байна. Хайрыг ингээ тайлбарлавал. Хайр одоо зөндөө олон хайр хэмжлэг оролдог хөө шүү дээ таа чи. Тэрс би одоо сайрын тал дээр бас марах. Тийм. Хайр гэж одоо юу ч юм дээ. Тэг яг нөгөө бие биендээ үүж байгаа сэтгэл нь юм уу? Гаргаж байгаа сэтгэл. Тийм ямар ч тийм эд баялаг юу юм уу харахгүйгээр тэгэл тэрийг л хайр гэдэг юм. Нэг нэгэндээ өгж байгаа тэр сэтгэл ямар нэг одоо шалгуур гэх юм. Чи ингэсэн бол би ингэсэн бол ингэн гэдэг нэг тийм заавал нэг авч өгөх гэдэг тийм үү. Ер нь одоо нэг love language гэж яриад байгаа яг Жохоёг эмгтөөнийг ер нь ингээд хайраа хэлбэр гэж байгаа шүү дээ. Хайр яаж хайртай. Одоо хизээ хүмүүс бол үргэсэн. Би ч үргэж байгаа. Үргэж байгаагүй. За тэгвэл бас хэцүү. Гэтэ ер нь за тэгвэл ер нь одоо ингээд тараад өгөх юм байлаа гэж бодоод одоо ингээд найрах гэж үзэл та. За яаж найрах юм. Ингээд оюутан ангийн чинь ч юм уу эсвэл ингээд гудамжинд явж байгаа таас охин. Хой сайн би нөө Кени админ гэх үү. За тэгэл яг таалагдаад байвал тэгэл би ч юм ер нь төрүүлж бичиж ер нь чаддгүй юм тэгэл. За тэр тал дээр жоох асуудалтай. Тэгээд яг таалагдаад байвал тэнийг яриа өгөх гэж үзнэ. Тэгж байгаа л ер нь энэ залхаж шантарчдаг юм. За хоёулаа бүр ингээд бодит байдал дээр авъя л та. Одоо график дизайн танайх одоо хэр олон олуулаа юм. Танай курсын ч юм уу. Тэгээ 10 хэдүүлээ. За тэр дээр нэг охин байж л хараа та. Нэг охин байгаа юу? Баггүй. Харж байгаа юу? Гэхдээ ер нь зүгөөд нэг охин. Охтууд бол байгаа тий. За сургуульд нэг охин таалагдлаа гэж бодлоо ингээл өдөр болгон зүрдэг тий ингээл. За тэгээд тэр охин ингээ үнэхээр чам таалагдаад байна. Тэр охин ч гэсэн ингээ чамруу ингээ хахтаач бас нэг тийм уу хардаггүй ч юм уу тий талтай маягийн тий. Тэгвэл энийг одоо яаж чи ингээ үерхийг шийдсэн цаа. Энэ охинтой л нэг яриад үзчихсэн, суулаад үзчихсэн. Тэгвэл ямар нэг аргаар нэг яриа өгөх. Тийм л юу болох. Эсвэл нэг сошиал хаяг болоод төрүүлж бичдэг ч юм уу. Ягаад тэгээд шантараад ингээд болчихд ингээд залхах шүү дээ. Яа тэг юу болт. Би тэгэл нэг ерөөс төрүүлж бичиж чаддгүй. Тэгээд өнөөдөр ингээд биччихлээ гэхэд тэгээ маргааш нь тэгээ дахиад бичгээр бас энэ одоо залхаж байгаа ч юм уу. Ер нь тийм юу их юу чаддгүй юм уу. Харлаг чаддаг. Яг хайртай байгаад одоо нөгөө маань хариу бичихгүй бол бас эвгүй байдалд орчихно. Юм тэндээс нэг тийм юу аваад юм уу. Трама аваад цаас гэдэг. Тийм. Тэгэхээр ер нь бол юу юм шүү. Усын санаас сошиал дээр жоо харилцдаг юм шүү. Тийм. Амьдрал дээр яваад хулгайг юм шүү. Тийм амьдрал дээр бол арай гайгүй. Тэгэл яг
яг нэг газар одоо нэг сургуульд байлаа гэх юм бол тэгэл өдөр болгонд харалтууд байвал тэгэл юм нэг ярилцах юу болчихлоо. Тэгвэл чамруу ингэж одоо ингээд хандахан цааш ингээд нэг чамруу ингээд яаж исэн охтод байна уу? Биччихсэн ч юм уу эсвэл одоо ингээд пэйжээр дамжуулаад охтод бичиж байгаа одоо кен руу ч юм уу ингээд над шиг ингээд чиний хувь аккаунтыг болоо бичиж байгаа хүмүүс хэрэг байна. Тэгээд тэр дээр ингээд танилцъя ч юм уу уулзах кофе уу гэсэн тийм эмэгтэй хүмүүс хэрэг. Тийм хүмүүс юм байхгүй. Тэгэл тийм хөл юм жоохон өдөртэй л амьдрал. За тэгэх юм бол за хоёлаа юу яа. Одоо ингээд сайн ингээ хоёул эрттэй эмэгтэй хүмүүс ингэж тэгж ийн гэдэг чинь. Тэнгүүд яг энэ Улаанбаатарын залуучууд одоо оюутнууд ч юм ингээд дөнгөж ажиллаар гацсан байгаа залуучуудыг ингээд хоорондын харилцаа яваа шүү дээ. Нийгмийг юу нь болохгүй байгаа юм шиг. Юу ингээд нэг жижигхэн нэг харилцаан дээр гарч байгаа нэг юм өөрчлөлт ингэчүүл гоо гоё болох гэдэг юм ч тийм. Нэг тал дээр чиний бодож байгаа зүйлс юу вэ? Одоо нэг залуучууд ч бас нэг арай нэг амар аргаар мөнгө олох гэдэг талтай болсон юм шиг тийм. Харилцааны хувьд бол ихэнх нь ер нь гайгүй болсон юм шиг тийм. Тийм. Арай нэг хуучин нэг шиг мөрлөлцөөл бараг шууд зодтолж байгаа гэдэг юм байхгүй болсон. Тэгэл уучлалт туугаал тэг зөрж мөрдөг болсон. Арай соёлтой болсон юм уу? Тийм. Тийм юм уу нэг байхгүй хаа. Одоо нөгөө нэг цэрэгт одоо цэрэгтийн хос одоо их шиг юм би хад байсан уу? Ер нь арай жоохон одоо булчин юу байхгүй байсан уу? Яг л ийм ирэлсэн дөө гарч тийм. Тэгээ ер нь одоо ингэ цэрэгт яваад ирсэн дараа нэг жоохон ихтэй юм байна гэж жоохон нэг ингэх үе ирэн шүү дээ нэг жоохон годомж сайн хэлж байгаа мөрөл зөвлөх юм бол ингээд зодтолтын молтод ингээ энэ тэнд газар ингээ ухаантны муудалцвал ер нь яг хоо шийдвэрийг яаж гаргах вэ? Шийдвэрийг тэгэл ер нь яг нөгөө хөөрөв яг тэр яг нэг гараа ингээ урдаас хасаад байвал тэгээд тасан дарах гэж л үздэг. Одоо нөгөө нэг кино манд гарч ингээ боксер хичээлдэг ч юм уу тамирчиж ингээ жоох ингээ амьдрал дээр ингээ жоох ингээ амаараа биш гараараа уучралчих гэдэг үг байдаг шүү дээ. Ер нь тийм үед хэр тулгарч ирсэн. Цэгт явж ирсний дараа шүү зэ. Яг ирээд бол тэгэл би бараг цэгт явцаа дээр хүн болцсон. Нэг тийм жоохон хөөрөв тийм зам маань бол байсан л. Тэгээ одоо бол арай гайгүй. Тийм. Нэг зодомодоо яагаад ах өсөлж төрөх байсан. Хамаас үл хэдий зодтолт уу? Зөвл нэг зодтолсон. За. Тэнэс биш байсан да. За түрүүний нөгөө асуултны хариултыг яа юм бэ? Ойрын хугацаанд бодож байгаа одоо төлөвлөж байгаа ажлууд юу вэ? Хувийн талаас нь шүү дээ. Одоо нэг пэйжтэйг холбоотой байж юм уу? Бакет лист байгаа шүү дээ. Тийм. Одоо би нөгөө яг найзуудтайгаа нийлээд ч юм уу нэг кофе шоп юм уу? Нэг юм нээл гэж бодоод байна. Нэг нөгөө контент хийдэг ч юм уу. Ямар нэгэн тийм нэг зүйл босгож битэмээр л яагаад тийм. Одоо юу гэдэг нэг уулзах газар бүтээх гэдэг гэсэн үг. Тийм. Яг нэг кофе шоп нэчвэл тэндээ нөгөө нэг яруу найргийн юмудаа хийждэг ч юм уу юу гэдэг. Тийм нэг хүмүүс тухтай орчин бүрдүүлээд яг тэндээс бас жоохон мөнгө болоод ч юм уу тийм. Тийм зүйлийг л бодоод хэрэгжүүлэх гээл яваад. Ер нь одоо амьдрал яг нь ер нь хэр мөнгө чухал вэ? Тэгээ одоо бол нэлээд чухал юм л да тийм. Одоо жишээ нь яг үн хан шийдүүдийг мэдгүй ингээд танай пэйжэд дамжуулаад кинотой ч холбоотой биш эсвэл ингээд бүр шал өөр төрлийн одоо гоо сайхны бараг ч юм уу тийм. Ингээд сурчлуулъя ингээд мөнгөний тэдэн саяар юу хийх юм бол чи хийх үү? Ер нь хийхгүй тийм. Яг нэг юу утга нь алдагдаад л тийм надад баг 1x bet метээс орж иж. Тийм. Тийм бараг тэдэн доллар гээл. Тэгэхээр мөнгөө бод бол бас зөвшөөрч мөрч юм шиг. Тэгэхээр бас хүмүүс ч бас яруу найргийн пэйж тэгээд тэр уран зохиол ном мэдэрж сурчилдаг газар шиг гинт 1x bet сурчлаад ихэд лавс руугаа ингээд явжсэн гид экспет ороод байвал бас тэнийг те. Тэгээ тэр экспет ч баг юу юм шүү. Баг бүхэл одоо контент хийдэг ч юм уу. Бүхэл сайт одоо хүмүүс рүү бичиж өгөөд юм шүү тийм. Тийм ерөнхийд бол хаана хандлттай юм тэнд л явж идэв юм шиг л тийм. Тэгээд тэр яг өгж байгаа мөнгөнд ч их тэгээд ихээ. Тийм. Окей за би дараа дуусчихад асууна гэхгүй. За одоо ер нь эргээд харахад яг чиний одоо ингээд эргэлтийн цаг юу байв? Одоо ингээд гаргасан шийдвэр ингээд нэг чамнуулсан зүйлс ч юм уу те. Нэг
энэ тэрийг хийсэн болохоор ч юм уу тийм эсвэл тийм үйл явдал болсон болохоор би одоо ингээд одоо байгаа төрөний эсэлчлэн 80% өөрийгөө мэдчих сэтгэл зүйн 80% тайван эсвэл тэ ингээд байгаадаа талхаж чадж байгаа. Тэрийг юунд байв? Арай нэг юу би тэр нэг юм хум уншаад яг тийм өөртөө хэрэгтэй зүйлүүдийг уншиж тэгээд судалж тийм нэг сониуцлаа гэх юм уу. Тэгээд нэг тийм арай өөртөө хэрэгтэй юмнуудыг үзээд тэндээсээ тийм хэрэгтэй юмнуудыг өөртөө цуглуулж авдаг ч юм. Тэр талаараа л яг одоо өөрийгөө яаж авах хөгжүүлж л байгаа. Тэр нь ингээд эргээр нөлөөлөд байдаг гэсэн үг шүү дээ. Одоо болж бүтэхгүй юм үзээд байвал тэгээд нөгөө одоо нэг геймо дуулж сонсоод гутраал тэгээд яваад байвал хэцүү. За тэгэнгүүт супер хүчтэй болъё гэвэл ямар хүчтэй болох вэ? Яагаад? Супер хүчтэй болно гэвэл энэ сэтгэл болох юм даа. За яагаад? Энэ алхахаас залхаж байна. Сургууль гэр хоёр жоо хол үгүй юу? Энэ хол. Гэтэ ер нь алхах нь арай нэг тийм гоё юм. Хотоос нэг чигцэлтэй л. Одоо ч дулаарч байна тий. За тэгвэл ер нь контент өөрөө бүтээдэг хүний хувьд кино хэр үздэг? Кино нэлээд ерөөхдөө бага л үздэг тий. Кино яг нэг гоё сонирхолтой кино яг хүнээс сонсч юм бол тийм заавал үздэг ч юм уу тий. Ер нь санал болгох кино. Санал болгох кино гэвэл Meet Joy Black тийм. Яагаад? Тэр чинь бол одоо энэ үнэ чинь 3 цаг яг уу. Ерөнхий концепт бол ингээд хайрын тухай. Тэгсэн мөртлөө ингээд дахиад нэг би тэр киногоор 3 4 удаа үзсэн байхгүй. Тэгээ барыг хайрын тухай юм шиг мөртлөө амьдралын тухайгаар ингээд хөл ингээд. Яагаад? Тэр нэг арай нэг тийм сонирхолтой санагдсан кино. Тэг яг нэг яг сүлд үтсэн болооч тийм. Тэг манай Брэд Питт ах одоо залуудаан тоглосон кино шүү дээ. За кино урлаг тийм байт юм бол за зөрүүлээд одоо яг нэг өөрөө ч үздэг контентуудаас залуучуудыг ийм л контентыг өгнө үзээсэй тий. Яг зөвхөн одоо миний бичлэгэн дээрээс 1 минут 2 минутын тасцныг үзэхээс илүү бүтнээр нь үзээсэй тий. Гэвэл ямар контент байна? Бүтнээр нь үзээсэй гэвэл тэр нэг Монгол толготын 100 өрхөмд орсон нэг галсан гэдэг хүний одоо тэр хэл шинжилэл ухааны доктор лөө нэг тийм юм гэдэг. Тэгээд тэн дээр бол нэлээд хэрэгтэй мэдээллүүд яадаг. Тэр хүний тэр юу юм ч гэсэн амар ухаалаг арай нэг мэдлэгтэй хүн юм уу. Тэгээд залуучуудад тийм хэрэгтэй юмнууд нэлээд их байдаг. Тэрийг бүтнээр нь үзэл бас. Яг 100 өрхөмийг 100 дугаар байд юм уу? Нэрээ. Тийм зарим нь бол юм олтгоо байлцсан юм шиг үлээ нэг улс төр мөртэй хэцүү хэрэгтэй хүмүүсийг болоод шууд ингэ хасаад байхгүй болгоцсон юм. Яг тэр бол 100 хүрэхгүй 50 хэдэлүү 60-аар чи юу юм бүх дугаараа нь үзсэн. Тэг ерөнхийн ихийг нь үзсэн. Бүгдийг нь бол үзсэн. За 100 өрхмээс өөр гэвэл одоо сегүнд хэцүү шүү дээ. Ингээд бүгд та нар бүгдээрээ ингээд болор цом үз бүгдээрээ ингээд шүлэг найр ингээд гэгүнд хэцүү шүү дээ. Хүн гэдэг амьтандээ ингээд залуучууд маань яг энийг л үзээсэн. Энийг үзээд нэг ингээд зөв хүн болох ч юм те. Арай нэг айтайхан одоо миний одоо сүлд үзэж байгаа юмнууд гэх юм бол нэг одоо жоохон буддизмын тэр нэг яг тэр онлоод гэх юм уу сургаалууд гэх юм уу. Тэдрийг нь сонирхож байгаа. Тийм яг шүтээд мөргөд байхгүй ч гэсэн яг тэр сургаалуудын дагдаг ч юм уу тийм. Яг тэр чи яг хүнд яг юу зөв юу гэж байгаа юм. Зөв дадал сургаал тийм зүйл өгж байгаа. Тэндээс нь суралцаа гэвэл зөв хүн байх тийм зөв хүн байх одоо яах ч юм тийм. Хоолн дээр хүртэл тийм юмнууд байдаг. За яг ном уншихтай ингээ контент бүтээхээс өөр яг амралтын өдрөөр юу хийж байна? Яг яавал чиг юу хийвэл ч ингээ амарсан юм шиг болж чадчих. Яг нэг зурагт үзэл зурагт юм уу YouTube-ээс нэг юм олж үзэл яг тэгэл байж байгаа. Эсвэл нэг дуу сонсоод ч юм уу. Нэг тайван байхаар л юм ямарсан болдог. За тэгвэл санал болгох дуу дуу ч юм. Одоо бүх цаг үеийн шилдэг дуу ч юм уу те. Эсвэл нэг хэцүү үедээ сонсдог дуу ч юм.
Тэгээд Монголд бол яг инэрл гэж л дээ. Инэрл. Инэрл. Уг нь тийш ингээд санал болгож байгаа кино, санал болгож байгаа дуу чид нар ч ингээд дандаа нэг хайртай холбогдоод байх. Тэгсэн мэт яг өөрөө жоохон филдэд гэдэг юм байдаг юм дэл тэрэ. Үгүй юу? Эсвэл орлого хийхгүй байгаа юм л. Орлого хийхгүй байгаа гэдэг нь нөгөө нэг арай болоогүй гэдэг нэг юм сэтгэл зүйн байгаа даа. Эсвэл зүгээр л нэг одоохондоо нөгөө нэг өөр юм аснаа ингээд төлөвлөсөн байгаа даа. Одоо ерөөхдөө бол иргэн тойрноосоо яхаар нэг тийм жоохон залхсан хүмүүс чинь нэг залхаад идэв юм шиг л байлаа шүү дээ. Хосууд уу? Тий. Яагаад залхаад идэв бол? Одоо нэг нь тэгэл одоо шууд нэгэндээ хэлчихгүй ч гэсэн тэгэл одоо айгүй тратай юм тэгэл. Тийм хүмүүс юм байдаг. Тэг би ч гэсэн одоо тийм байдал орчих юм шиг. Хэдий ингээ гой таалагдж байгаа хэн байгаа ч гэсэн тэр хүнд ингээ харьцаад эхлэх юм бол ингээ нэг хүсэг юмруу орох гээд уг нэг гоё юм хайртай болох гэж байгаа юм шиг мөртлөө ингээ нэг хүсэг юмруу орох гээд байгаа юм шиг. Тийм. Эсвэл эрт эмхтүүний хараж байгаа айгаад байна уу? Тийм баг айгаад ч юм уу тийм. Ерөнхийдөө бол тийм харилцаж юм чаддгүй ч юм уу. Тийм. Нэг тийм харилцаад идэх болохоор тийм орлого хийдэг юм байна л. За тэгэл өдөр тэгэл болохоо гэж бодсон шүү дээ. За ном санал болгох ном юу вэ? Ном гэвэл сүүл тунсан ном гэвэл нэг тоомжиргүй амьдрах цаорлог гэдэг. Тэр нэг юунуудыг одоо нэг өглөө баг 5 цаг тусаал одоо шууд хөдөлмөрлөөл нэг төв мөгөө Андре Тейт тэр гэх хүмүүс байдаг шүү дээ. Тэр шиг одоо ингээл өглөө усаал бэлтгэл хийгээл өдөржингөө ажиллал тийм юу байх тийм юунуудыг жоохон үгүйсгсэн маягтай. Тийм томжиргүй гэдэг нь гэхдээ бас шууд залхуураад тавтай тах биш. Ихэд бол урд зүйлээ яг доктортой хийгээд яв гэсэн санаатай тиймэрхүү ном байгаа. Ихэд бол хөвгөний хөгжил талтай ном. За энэ тал дээр юу гэж байна? Би нэг сүүлд нэг хүнтэй ярилцж байхад ингээд хүн гэдэг амт ингээд хитрхийх мэдээч ч юм уу хитрхийх юм үзэж туулаад ингээд одоо нэгсэнд ингээд ухаан тоолох тусмаа ингээд улам ингээд тотгошоогоо болоод ингээд өөрийгөө тусгаалаад эхэлдэг юм аа. Тэр нь ингээд илүү ингээд ядаргаатай болж эхэлдэг. Тэгээд ингээд нэг юмсын талаар мэдэх тусмаа одоо философич гэдэг нэг уран зохиол дотор ингээд илүү их муншиж мэдэх тусмаа ингээд илүү тотгошоогоо болоод байдаг. Тэр нь ингээд зөрүүлээд нөгөө нийгмийн амт гэдэг юмнаас ингээд тасарчдаг юм санагдав. Одоо шинэ Монголын хэстэй биестэй хэлж мэдэх. Одоо ихэнх уран зохиолч томчууд ч ингээд ер нь ганцаар ясаргаал ингээд дуусна шүү дээ. Энэ тал дээр бол хэдэл их тийм бие таваад ирдэг ч юм уу. Тийм л байж магадгүй бас. Одоо уран зохиолчдыг ярил ерөнхийдөө бол хөвчлэн тийм арай тийм өндөр эготой хүмүүс байдаг юм шиг л байлаа тийм. Яг өөртөөс нь сонсож гисэн тэр найзлах хөлжсэн хүмүүсээс нь сонсож гисэн. Тийм. Тэд нар бол тэгэл эго автдаг баг. Тэгээ бус хүмүүс бол одоо уншиж мэдэх тусмаа яагаад гэдэг нь одоо тэр нөөник уншсан зүйлтэй хитрхи автдаг ч юм уу. Хүмүүсээс зайгаа барайл одоо хүрээлэхгүй болж юм л гэсэн үг л дээ. Нэг буруу хүрээлэхээсээ татгалз гэдэг балаа юм бас байдаг шүү дээ. За хитрхи уншсан юм болоо. Тэнгүүд нөө одоо нэг ер нь чи ингээд контент оруулахдаа ингээд одоо нэг хүний одоо хинжтийн лавгсрангуй ингээд юу оруулахдаа артлын одоо юуг нь ер нь ингээд чихэр ухтай. Одоо шинэ кино үзчихлээ найруулагч нь тэр байна энэ дээр үздэг шиг нэг уран зохиолч яруу найрагчдын хийвэр нэг хэр тэгж ухад судалж үзтээ. Эсвэл энэ 2000 тэмцлээ тасч аваад болоо. Ерөнхийдөө бол тэр нэвтрүүлгийг үзэж явах хугацаанд яг өөрийнх нь тэр юу мөнгө үзээд ихэд бол мэдчихдэг юм уу. Тэгээд юм бас нэг гэр бүлийнхэнтэй бас уулзчихсан. Тэгээд тэндээс бас яриамаар сонсчихлээ. За тэгэхээр Кени одоо яагаад нээсэн гэхээр одоо хийж байгаа юмтай яагаад хийсэн жоо холбогдохгүй болчих гэдэг юм уу. Тэгэхээр юу нэг ах яагаад нээсэн? Анх нэхэд бол нэг 10 жилийн хүүхдүүд нэг юм уу
мим зэм оруулаад нэг тиймэрхүү нэг найзуудаараа бас нэг бичлэг хийх гэж үзэж мэддэг. Тиймэрхүү байжгаад тэгээд юм болоод тэгээд яг найзуудаараа тийм тэрийг хөтэлдэг байж байгаа болоод тэгээд би ганцаараа үлдээл. Тэгэл ерөнхийдөө бол хөгжмөл хийж гисэн тийм. Тэгээд бас тэндээс нэг бас өөрхөн зорилго тавьсан тийм юм онлайн шоп болох юм. Тэгээд жоохон хөгжүүлж байгаа эсвэл зарна марна гэдэг 10 жил ботсон байж байгаа. Тэгээд гинт бүр амар өсөд ирэхээр бас хайрын санагтай. Бас ирээдүйд бас хэрэг болж магадгүй гэж бодоод илүү тэгэл хөгжүүлээ явсан. Тэгэнгүүт одоо нэг зас шууд дэлий орж ирээ. Эрэгтэй хүмүүс одоо ингээд нэг юу ядаж та ялангуяа монгол эрчүүд ингээд сэтгэл нь ингээд тав болоод ингээд одоо ялангуяа одоо их нэртэй болсон ах нар байгаа штэ. Тэнгүүд ингээд тэдний ингээд хэцүү одоо чиний хэлдгээ төрний хэлдгээ нөгөө ингээд хэрвээ хин нэгэн гарч ирээд ингээд бос болгыг бүтээх юм бол ингээд өөрхөн зорилгыг гаргашин тавиад гэр бүл ч юм уу ихнэрийн хүүхдгээ явна гэж штэ. Тэнгүүд нөгөө тэр хүмүүсийн очоод тулдаг нэг цаг нь юу вэ гэхээр нөгөө нэг явсаар байгаад хүссэн амьдралтай хүчтэй ч гэсэн тэр нэг өөрх нь хүссэн амьдрал биш. Ангууд ингээд унжлсан юм ингээд би чи нэр ямар хүн бэлээ би чи юу гэдэл амьдраад байгаа юм. Тэнгүүд тэр үед нүг хамгийн эхлээд очдог хийдэг зүйл нь очдог зүйл нь юу гэхээр арх. Тийм. Ер нь яагаад гэдэг юм бол ирчүүд. Яагаад ингээд ярьж чаддаг юм бол сэтгэлээ ингээд удалж чаддаг юм бол нөгөө багаас нь юу яатсан гэх юм уу? Нэг шалчганлаа. Одоо эмэгтэй хүний өдөөс шалчганаад хэрүүл хийлээ гэдэг ч юм уу. Эсвэл нэг аав нар маав нар нь ах мах нар нь битүү хүүхэд шиг гоншгоноод байвал. Юм тэгж дандаа тэгж дарсаар аваад тийм болгоцсон юм ч юм уу. Одоо яг ярилцаж чаддгүй ч юм уу. Тэгээ нөгөө яг ганц шийдэл харагдаад байгаа юм тэр одоо өөрөөсөө тасраад тэр одоо арх марх бодог ч юм уу. Тэр тал нь одоо өөрт нь зөв санагдаад ч юм уу. Эсвэл яг нэг амьдрал хэцүү болоод ирэнгүүт л бүх зүйлийг ингээ арх уугаад мартаад юу яачих нь гэж боддог юм шиг байна. Тэгэл тэрийг олон дахин давцаар аваад бас буруу зүйл болчихлоо. За тэгвэл чам дээр мэдээж хэцүү цагаар гарч ирнэ. Тэр үуч яг яаж шийдэж гэж бодож байна. Одоо яг ингээл зөндөл хүний амьдрал зөндөл гой сайхан муухай юм болно. Одоо тэр ах нар шиг ч юм уу тэр ингээ хүмүүс шиг ингээд бас арх уух уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар тэрийг гаргах уу? Би бас ерөнхийдөө бол бас гаргаж чадахгүй байна. За энэ ярилцах тал дээр бол бас өөр юм уу? Тэгэхээр одоо яаж шийдэх юм бэ бас мэдэхгүй л. Гэтэ арх уух нь зөв үү? Арх уух нь бол буруу шүү дээ. Тэгээ сая ойлгомжтой юм асуучлаа. Яг хуу тэгэж шийдэл гаргаж байгаа хүнийг буруутгах бас хэцүү юм уу? Тийм. Тэгэхээр тэр хүмүүс ярилцах хүн ч юм уу эсвэл ярилцах тийм нэг юу байхгүй байна. Хүрэл тийм үү? Бас нэг талаараа бас нэг дуртай зүйл байх хэрэгтэй л юм. Тийм нөгөө яг нөгөө ажил амьдрал гэсээр байгаад арга гэрээ бодсоор байгаад яг нэг дуртай зүйлээ хаяад тийм тайвшрал олох зүйлээ яг ингээд өсөр хаяад тэгээд дуурайшилсан гэх юм уу. Хойноор үлдээсэн юм шиг. Тийм. Тэгэхээр яг нөгөө тайтгарах зүйл нь одоо архиж байгаа юм уу тийм. Найз нөхдөд уулзгаар ч гэсэн нөгөөдөл нь адилхан асуудал. Тэгвэл чиний хувьд яг тайдах зүйл нь юу вэ? Тайдах зүйл гэвэл тэгэл одоо чи ингэ ярьж чадахгүй шүү дээ. Гаргаж чадахгүй, амаараа гаргаж чадахгүй юм чи ямар нэгэн байдлаар тэрийг гаргах хэрэгтэй болоод шүү дээ. Тэгээ тэрийг юу байх юм бол? Тэр нь тэгэл ер нь яаж ч утсан л гаргах нь л зөв юм. Тэгээд дотроо боглоод тахгүйгээр гарах гэж үзээд ч юм уу яг нэг хүндээ одоо юм байна, тийм байна гэдэг ч юм уу. Тэгээ хамтдаа яахгүй бол бас хэцүү шүү дээ. Ганцаараа л ус нөдлөл би ингэдэ тэгээд юм л хэцүү тийм үү. Тэр яг хоо энэ дээр бас нэг гаргалгаа байгаа нь мэрэгжлийн хүн дээр очиж болох. Тийм, сэтгэл зүйч ч юм уу. Одоо шинэгээд сүулт нэг сэтгэл зүйчтэй ярилцж хахад эрчүүд ирэх нь ирдэм аа. Тэгээ ирчээд ярьдгүй. Тэгэхээр ингээд мэдээж тэрэн дээр нүг хөвчнүү тэр хүмүүс одоо мэдлэг хүмүүс нь тесттэй харах юм аавч байсан юм л. Ярьж чадахгүй бол бичээд өгч. Эсвэл ингээд бүглээд өгч юм уу те. Тэгэхээр ингээд ямар ч сан залуучууд эрчүүд одоо бол угаас нэг ах мах нар аам амны үлдэл ингээд өөрчлөх хэцүү шүү дээ. Тэгэхээр ингээд яг та нар уухийн ч юм оюутнууд ингээд
би нэг амар хөшмөш хэрэг яа. Ялч ингээд ямар нэг юм гаргах хэвээр юм байл л да. Заавал нэг сэтгэл зүйчтэй очил ингээд ах хэрэггүй ч гэсэн нэг дуртай юм олчих юм бол тэрэндээ цаг гаргаад байвал бас болох ба. Тэгэж нэг хитрхээ ингээд зав чиний хэлдэг нэг ажил амьдралаар гэрэж авсараад өөрийгөө мартаж байгаа болохоор тэр нь хэцүү байгаа тийм үү. Тэнгүүд Кен одоо түрүүний хэлсэнчлэн Кен ч жахаа ер нь яг зөрүүлээд ингээд нийгмийн одоо ингээд харилцаа алгаж байгаа юм хүн байна тийм хүн байна гэдэг тийм үү. Тэнгүүд ингээд зөрүүлээд яг яавал ч ингээд өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө одоо хувьдаа ингээд өөрчлөх ч юм уу нөлөө үзүүлэх гэж бодож байна. Одоо нөлөө үзүүлэх юм нь одоо юу ч тий. Би ч одоо ганцаараа хийвэл ерөнхийдөө бол энэ тэр хоолой хүмүүсийг юм өөрчилж нөлөөлж чадахгүй шүү дээ. Яг хөө гэхдээ надад нэг тодорхой хэмжээний нэг хүмүүс дагж байгаа тэн дээрээ бас тийм зүйлүүд оруулж болно. Тийм. Тэгээд сэтгэл зүйч ер нь авах нь хамгийн зөв юу болчихдоо юм л та бас. Тэгээ өөрийгөө тэр уудалж гаргах юм уу? Эсвэл нэг тийм юу хийж бас болох юм. Тэмдэглэл хөтөлчих юм уу? Яг тэр нэг болохгүй юмнуудаа биччихээр бас гайг болчихдог шүү дээ. Би нөө бичдүүлдэг. Би бол ингээ ярьчдаг байхгүй. Тэгээ ингээд гайгүй болчдөг. Гэтэл нөгөө нэг яалч хүн нэг ганцаараа өөр өөртөө ярих ч юм уу те. Эсвэл одоо ингээл энэ одоо нөгөө CS1 гэж явж байгаа чинь ингээл би ганцаараа ингээл сууж байгаа л 30 дугаар ингээл ганцаараа л яриад байгаа шүү дээ. 2 3 зэрэг ингээл яриад хин сонсоод байгаа юм бүү мэдээ. Тэрнтэй адилхан ингээд яалч хүн чинь нөгөө нийгмийн амьд ингээд дүүтгээр яалч нөгөө юу хэрэгтэй л гэдэг юм шүү. Хань хэрэгтэй л гэдэг юм шүү. Би 10 жилдээ бас яг л тийм л хэлсэн. Ингээл хоёртой ярьж мэрдгүй яг найзууд ингээд өөр сургууль руу шилжчихсэн юм. Эсвэл өсөөсөө тийм коллеж мэлж дараа явчихсан юм. Ер нь 10 жилийн амьдрал хэр байв? Хэр одоо сахилахгүй хөтэй байдаг байхгүй. 10 жилдээ бол яг нэг хамгийн ард суугаал томоотой суужлаа гэсэн. Хамгийн ард томоотой сууд юм уу? Тийм хамгийн ард суух нараад ийм гэсэн. Тэгээ ер нь тийм хичээлдээ бол сайн биш. Тэгэл юм хэрэггүй хичээлээ шууд уртаалдаг. График дизайн гэснээс график дизайн чи юу юугаар үгтэй? Математик тэгээд өөр дагалдах монгол хэл хэлээ. Математик дээр физик мэдсэн. Ийш дээр хэрсээ өгсөн. Ийшээ би давтаж өгсөн. Нэг өмнөх дээр нь монгол хэл юм гэсэн байсан. Тэгэл ийш дээр нэг босоо оноогоо давал 500 мянга зүйл. Гэтэ яг үндэ одоо ирэх хатвал ийш дээр хэд доо авах юм хамаагүй лээс. Тийм хамаатай нөө. Нэг хамаагүй лээс. Шууд зүгээр нэг ямар ч бэлтгэлгүй ороод нэг шууд буудаад юм яц. Цэргээс ирээл шууд юу болчихсон тэгэл. Хавар хизээ яваад хизээ ирсэн. Цаг намар яваад намар ирсэн. Тэр чинь яг л ийш алдчихсан үеэр ирсэн юм шүү дээ. Дууссан байсан ч юм уу ч юм уу биш чинь барыг дууссан байсан. Тэгээд нөгөө хавар нь өссөн. За тэгэхээр юу одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа буцаа орох гэдэг үзээ байлаа. Одоо чи ингээд яг энэ одоо soulmate ч юм уу ингээд урт хугацааны одоо ингээд 60 70 на одоо бид нар эмээ өвөө ч юм уу те аав гэж ингээд тийм урт хугацааны хайр байдаг гэдэгт итгэж байна. Одоо цаг үед 21-р зуун ч юм уу те ингээд Gen Z ч юм уу энэ үед энэ хүмүүс ер нь хийж чадах болов дараагийн 50 60 жилд. Тийм би тэгэл тийм тэрэнд яг бол итгэдэг. Тийм бас яг нэг бодлороо тийм хүн хайгаад ч юм шиг тийм. Яг нэг хэсэгэн зуурын тийм үерхэл юм өсгүй байгаа юм шиг тийм. Нэг танилцаал тэгээ шууд л явсаар байгаа л дуусах. Тэгэхгүй бол тэгэл бараг 7 хоног үерхчээл салаал ч юм уу. Сар гарантай үерхчээл тэгээ шууд дараагийнхаа хайдаг ч юм уу. Энд одоо бараг тийм үед авдаг тоглоом шиг. Яг гоо сүүлд нэг сэтгэл зүйч яриад байгаа хамгийн ойрхоноор тэрэн дээр би асуусан байхгүй эрэгтэй хүн одоо үүдээ ингээд эрэгтэй хүн тэр хүн ингэж хэлсэн эрэгтэй хүний амьдрал хизээ эхэлдэг вэ гэхээр яг ингээд нөгөө нэг чиний хэлж байгаа шиг сүүлмэд ч юм уу за энэ олсон үе цагаас эхэлдэг гэж байгаа байхгүй эмэгтэй хүний амьдрал болохоор яг нөгөө нэг өөрийнхөө одоо юунаас гэх юм бол нэг нөгөө зөв одоо мэрэгжил ч юм уу карьераа олцсон үеэсээ амьдрал нь эхэлдэг гэж байгаа байхгүй тэгмүүд энэ хоёрын юу ингээд зөрөд аваад одоо мөчлөгөө өрчих юм ингээд эртээ ингээд яг юу ч байж байгаа л одоо нэг хүнтэй ингээд танилцаа тэр нэг үнэхээр ингээд зөв хүн байх юм бол ингээд амьдрал нь эхэлж байгаа.
эмэгтэй хүнийх болохоор ингээд карьерийн үед зөв карьер ч юм уу зөв мэргэжлээ олцсон үед юм бол ингээд яшаад эхэлдэг гэж байгаа байхгүй. Энэ тал дээр үгүй бодож байна. Тийм ерөнхийдөө бол бас эрэгтэй хүн ч бас тэгтгэл ах. Ерөнхийдөө бол нэг тийм карьер яач гал. Гэхдээ эмэгтэй хүн бол яг тэр юу яах юм зөвлөх. Тийм карьераа яг карьераасаа тийм юу эхэлдэг юм. Тийм тэгэхгүй тэгэл бас яг тэр нэг бас эмэгтэй хүн чинь бас нэг бардан байх гэдэг үзэгддэг шүү дээ. За. Тэр нь яг давмгаалаад байдаг ч юм уу. Одоо бас нөхрөөрөө л тэжээлээд бас хөвтөд байхыг хүсдэг ч юм уу. Тиймэрхүү бас эмэгтэйчүүд ихэнх дийлэнх талтай байдаг юм шиг байна шүү дээ. Одоо тэнгүүд нөхрөөрөө тэжээлэх одоо нэг эхнэр нь гэртээ хүүхдээ хараа суудаг ч юм уу. Одоо чинь ингээд чамд сонголт байлаа гэхэд одоо ингээд та хоёр ингээд хоёулаа ажил төрөлтэй эхнэр болсон гэж үү. Нөхөрт бол хүүхдээ болсон. Тэнгүүд ингээд чи хоёулаа ярилцсан шүү дээ. Тэнгүүд ингээд чиний зүгээс би гэртээ хүүхдээ хараад үлдээ яах вэ? Эсвэл чи гэртээ хүүхдээ хараад үлдэх үү? Тэгээд нөгөөд нь ажил таарна ажил таанаа. Энэ сонголт нэрийг аль нь вэ? Чамд одоо ингээд амарч юм уу те? Тэгэхэд бол эмэгтэй нь л амралтай ялч байна. Эмэгтэй хүүхдээ гэртээ хараад байгаа гэж үү? Тийм. Тэгсэн л арай дээр баг. Тэгэхгүй тэгэл эмэгтэй нь ажил хийгээл явааддаг. Нэг эрэгтэй хүний чи яг нэг яг тэр өгөгдөл нь болохоор тийм одоо яг гэр бүлээ манлайлах яг эр хүнийхээ яг үүргийг гүйцэтгэх юм. Тийм л байхаар тийм угаасаа заягдсан ч юм. Хүчний хувьд ч юм уу тэр юу бие хааныхаа хувьд ч юм уу. Эмэгтэй хүнийг одоо эмэгтэй хүн бол яг л хүүхдэд төрүүлээл яг асраал тийм одоо том болтол гэсэн үг шүү дээ. Яг тиймэрхүү байдалд явсан арай дээр баг. Тэгээд хүүхдүүд ч бас ээжтэй илүү юу гэдэг л баг. Орхон уу. Тийм. За юу жохоо айлын хэд хүүхд вэ? Айлын яг дундах. Дээрээ 2 ахтай, доороо 1 дүүтэй. Доодох дүү нэрхтэй юм ихтэй. Эрэгтэй. Дөрөв эрэгтэй. Явсал. За тэр дөрөв хүүхдийн хүүхднээс өсөр нас ч бас чанга өссөн баг та. Гайгүй юу? Ерөнхийдөө л чанга бас. Тэгээд дээрээ 2 ахтай тэгээд бас нэмэгч. Тавал. Тэгэл яг голынх нь болохоор яг дүү бол яг ээжд бол хайрлагдаад явчихлаа. Тэгээд би бол тэгэл болж өгөхгүй юм аа гэвэл тэгэл хэн буруутай жавхаар буруу болж байгаа юм. Хоёр ах бол доош нь бухах нь боломжтой. Тэнгүүд ер нь ингээд эртний үнтэй илүү ойр байсан юм шүү дээ. Багаас ахуулаад тэгэл дүүл тавуулаа гэртээ байж байгаа. Тэгэл аюу ягаад цэрэгт яваал. Тийм. Ихэд бол ер нь тэгэл дандаа тийм байсан да. Тэр нь одоо ингээд яхад хэрэг болж байна. Давуу тал болж байна уу? Эсвэл одоо магадгүй эмэгтэй үнтэй явах тал дээр энэ жоохон ягаад сул тал нэг юм бол одоо харцаад тэнд бас сул тал болжлоо. Тэгээд ерөнхийдөө бол бас сайн тал нь ч байгаа тийм аасаа нэг жоохон буруу зөвийг нь ялгаад тэгэл хүмүүжүүлсэн. Хоёр ахын хүмүүжлэр л ерөнхийдөө бол явцсан болохоор бас гайгүй талтай л байна. Цэрэгт явахд бол хоёр ах нэлээд нөлөөсөн баг тийм үү? Гайгүй. Ер нь гайгүй. Тэгэл улсал нөлөөсөн. Одоо насны үед бол ойролцоо гэсэн юм шүү дээ. Ах нартаа. Тэг ахт ер нь та дөрвийн нас ахаас 10 насны зургтай. Дээдл нөгөөх нь 13 насны зургтай. Дүү болохоор 3 насны. Тэгэхээр дүүтэй бол илүү ойр юм биш тийм үү? Дүүтэй бол арай ойр. Мэдээж хоёр ах дуурсан урыг бол дүүд гаргадаг гэсэн. Сүүлд нь л гаргасан даа. Нэг ахихаа юу дүүдэл. Тэгэхээр ер нь яг чиний хувьд яг ингээд за одоо ингээд асуулт. Монголд ирэх хүн гэдэг байгаа шүү дээ. Ийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй. Тэгвэл яг чиний талаас яг Монгол ирэх хүн ямар байх хэрэгтэй? Монгол ирэх хүн байх нь одоо нэгт байх юм уу эсвэл ямар хүн байх нь нэгт байх юм уу? Одоо ямар хүн байх нь л илүү байх л та. Монгол ирэх хүн гэж одоо яг ямар ч хүн байгаа. Энэ тусдаа нэг юм байна шүү дээ. Монгол хүн нь одоо тэгэл юу байх юм уу? Тэр нэг дээл өмсөөл гүндүүгүү царайлал. Тэгээ нэг хээгүү. Тэгэл тийм байх ч юм уу. Яг Монгол ирэх хүн гэж одоо яг ямар ч хүн хэлээд байна тийм юу байхгүй өгөгдсөн яг хүн байхгүй эсвэл яг Чингис хаан шиг байх гэдэг юм. Тийм хүн байх ёстой ч юм уу гэсэн. Хэцүү. Тэгвэл яг
Кен одоо ингээд хоёул юу ял та Кен л гэж байна. Нэр Кен гэж яг ямар утга учиртай юм? Нэрний хувьд яагаад ингэж өгсөн? Одоо анх яаснаас солигдсон уу яасан уу? Тийм солигдсон. Өмнө нь болохоор нэг хачин нэртэйсэн Pip Z гэдэг. Тэгээд тийм байж байгаа солиод бодож исэн юм нэг юм бодгоол тэгж байгаа юм тийм утга учиртай нэр өгөхгүй л хичээгээдсэн чинь тэгэл марч утгагүй л нэр өгсөн. Тэгэл нэг Kanye West-ийн юуг нь аваад Ken тийм хэлбэл тэгээ за зингээл өгч. Тэгсэн чи Kanye West нь болоо ш. Тийм болчих. За тэнгууд ер нь үхлийн талаар хэр боддгоо. Одоо жишээ нь яруу найрагч ч юм ингээл ер нь данд бас л нэг тийм гоё гэгэл юм нэг бичдэг шүү дээ. Хайрлуулшуул тийм үү. Ер нь дандаа л нэг юм сүнс өдөр яасан ч лээ. Минийх бол тийм үү. Тэнгууд ер нь хэр үхлийн талаар боддтой. Тэг бидээж бидний цаг хугацаа ингээд үргэлж биш эзний цаг дуусна шүү дээ. Энэ тал дээр бол би бол өөрийнхөө үхлийг ер нь нэг боддгоо. За тэг яг нэг одоо ээж байгаа. Тэгэл яг ээжийнхаа яг юу санаа ер нь зоримнууд гэх юм. Тэнгүүд мэдээж яг яадгүй юм их нэр хэлж ирдгүй хийсч ирдэг юм бэлээ. Тэнгүүд нэг тэр үед одоо ингээд хизэн за ингэ байлаа. Өөрийнхөө хөлөд төсөөлөө хоёлаа заяа. Өөрсдийнхөө хөлөд төсөөлөө. Одоо жишээ нь би бол ингээд боддог байхгүй. Ингээд сүүл яг юм ингээд манай аав ингээд өнгөрсөн сайхан 20 сар юм. Тэнгүүд ингээд миний бодсон нэг юм. За би бол юу гэл юм бэ? Амиа бол хорлохгүй юм байна. Амиа хорлож болохгүй юм байна. Энэ үлдэж байгаа хүмүүстэй ч гэдэг юм. Энийг сонс яг сон сонсох. Үлдэж байгаа хүмүүстэй амар тийм төвхтэй байна гэдэг. Одоо ядчил сэтгэл санаа болио гэдэг ингээд нэг оршуулгын үйл ажиллаж ажил явуулж байдаг. Тэр мэт ингээ амар их ажиллаулт юм л шүү дээ. Базараа. Тэнгүүд ингээд миний бодож байгаа нэг юм. За ямар ч сан л амиа оруулж өгөхгүй юм байна. Энэ бол амар хувиа бодсон үйл явдал юм байна. Тийм үү. Тийм болохоор аль болох ингээд өгсөн ч гэсэн ингээ одоо яг чиний хэлж байгаа шиг одоо ээж ах урд ч юм уу нэг ах чих урд ингэж орох нь бол болохгүй зүйл юм байна. Ядчил нэг үр хөвгттэй болдог ч болдгоо ч ямар ч нэг ойр үед бол өгөх бодол надад бол орж ирэхгүй юм шүү. Яг тэнгүүд оршуулга бих боддог байхгүй. Миний оршуулганд энэ хин ирэх бол хин хайзаа хамгийн сүлд явах болооч гэдэг юм уу. Юу чи ингэж их боддог. Би л яг тэгж юм боддгоо дээ. Тийм юм одоогаар хизээч утсан юм байна. Цэгт багтаал болсон гэдэг байхгүй. Хэд бол тийм ерөөсөө боддгоо л байсан. Яг тэгээд одоо болоогүй юм бас төсөөлөд авах хэрэгтэй ч юм бас. За тэгэнгүүт мэдээж хизээ нэг цагт болно шүү дээ. Тэгэнгүүт ингээд юу нэг чахаа гэдэг хүн бусдад юу нэг яаж дурсагдмаар сайнаар дурсагдмаар байна уу, муугаар дурсагдмаар байна уу, эсвэл огт дурсагдмаар байна уу. Одоо жишээ нь ингээд 2050 онд ч юм уу 60 онд би өглөө гэж бодоход 50 жилийн дараа ч юм уу гэдэг юу нь бол мартагдсан шүү дээ. Би одоо миний өөр хүүхдчил санах нөхөс биш. Одоо ингээд танд өмнөд хүмүүс л тэгэл мартаал үлдэн шүү дээ. Энэ тал дээр. Тэр бол нэг яг хөхтэй бол нэг тийм гэж надад л яг хөгшөрчүүл тэгээд удаан бараг 100 муу хүртэл явахыг бол нэг хүсэхгүй л байна. Тийм. Тэгэл яг жамаараач тийм жамаараа л явах. Тэгэл яг тэр нэг одоо дурсагдах тал дээр бол нэг саяхан нэг ерөнхийлөгчөөсөө очроо отгоо өнгөрсөн шүү дээ. Тэгэл тэрний доорх тэр комментуудыг харж байхад бол бүр аим шигтэй л байсан. Хоолгаач бараг өгснө нь болж итэр гээл. Сөрөг байсан гэж юу? Тийм ерөнхийдөө аим шигтэй бүр сөрөг байсан. Тэр комментуудыг харж байхад. Одоо бас нэг ануудар гээд нэг зохиолч байдаг. Тэр хүнийг бас юу яаж л. Тэр хүн чинь нэг амиа орсон шүү дээ тийм. Тэр хүний номыг уншаад хүүхдүүд бараг амиа хорлоод ингээл. Тийм алдартай байж байгаа өгөх нь одоо бараг буруу юм шиг тийм. Олонний танил олон хүн мэддэг байна. Тэгээ олон хүн мэддэг байхаараа л дараа нь заавал нэгчгүй нэг өгсний дараа хараалуулаад нэг тийм юм л юм авахыг хүсдэг. Тийм зүгээр л дурсагдахгүй байсан ч хамаагүй зүгээр л тэгэл явж байгаа л. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг контент хийж байгаа юу ч гэсэн яхад бол нэг өөрийгөө нэг жавхлан төгс гэдэг бол нэг гарахыг хүсдэг гэсэн үг. Гарахыг бол ерөөс хүсдэг. Яг өөрийгөө тэгж дөвөлгөл одоо өөрийнхөө амьдралыг бичиж ч юм уу тийм байхыг ерөөс хүсдэг. Тийм болохоор ч тэр Instagram нь private. Тэгэхээр баг ирэхгүй стартгүй. Тийм ихэд бол тэгэл харж байгаа л. Яг нэг өөрийнхөө зураг мөрөх дээр үйл тэгэл хавчдаг.
тэгэл нүүр зураг мөрөггүй үлцгээд. Нэрээ 98-аас шүүдгүү. Одоо сайн хэлж байгаа шиг зураг мөрөг аккаунт ч юм. Одоо мэдээж тэр бүх комментууд ер нь хүмүүс нэг коммент бичдэггүй бах тийм үү? Шеэрлдэг л бах тий. Тэг ерөнхийдөө бол зарим нь бол бичнэ. Тэгэл зарим нь тэгэл хараагаад ороод ирэх юм шиг болоо блог гэдэг үү тий. За. Тэгэхээр одоо би яаж ч өөрөө бас жоохон юм дарк болтой асууж хаачлаа үхэл мөхөл гэл. Тэнгүүд одоо дахиад нэг асуух гэдэг юм эцсийн зогсоол гэх юм уу? Одоо ингээд жавхлан төгсдөө 100 хүрлээ ч юм уу 90 хүрлээ 200 хүрлээ гэхэд яг тэр үед ингээд нэг санаа морох ингээд нэг санаа 50 санаа алдаад ч юм ингээд 50-аас ухаа 90 дээ. Яг юу хийсний дараа ч юм уу те ямар зүйл нэг болсны дараа ингээд за ер нь болчлоо шүү. Одоо өгсөн ч яах вэ ч юм уу те. Одоо нэг харамсаад байх юм байхгүй ч тийм үү те. Ер нь тиймхүүд энэ бодж авдаг зүйл байгаа юу? Тэр талаар яг уу одоо жишээ нь ингээл би нэг хүнээс сууж байхад ингээд асамжийн газар байхыг хүсдэг ч юм уу те. Ингээд тийх юм бол энэ миний амьдралын зорилго ингээд болчих. Эсвэл нэг тим юм хийсний дараа ч юм уу тэр газарт очиж үзсний дараа ч тийм үү. Яг нэг гэр бүлээл яг гэр бүлтэй үлдээх юмтай ч юм уу. Яг нэг тийм дурсамжтай ч юм уу. Ер нь тэгэл хүнд хэрэггүй болтлоо тэгэл амьдэрч л байгаа. Тэгэл хүнд хэрэггүй болоод ирэх юм бол тэгэл за гэл. Хүнд хэрэггүй болно гэдэг нь одоо нэгэсэндээ ингээд мартагдах гэсэн үг үү? Одоо нэг хөшөрсөн аавж бас нэг юу яадаг хүмүүс байдаг шүү дээ. Үл таваал юу яадаг ч юм уу. Тоодгүй. Тийм тэр тэгтээ кинонд л гардаг. Одоо нэг кинонд бол асамжингаас тавьж өгчдөг. Яг тиймэрхүү зүйл тохиолдвол тэгэл эсвэл яг үр хөвгтөө хараад тэгэл яг тусдаа байж хатал за ер нь болчлоо доо. Үр хөвгтийнхаа ер нь сайн явж байгааг нь харах юм бол юу л баг. Гэтэ одоохонд үр хөвгт харах юм тэгээд болоогүй л баг шүү. Ер нь жавхлаа аз жаргал гэдэг зүйлийг төсөөлөе тайлбарлаа ингээд яа гэвэл аз жаргал гэж юу вэ? Аз жаргалыг юунаас мэдэрч байна одоогийн байдлаар? Одоогийн байдлаар бол тэгэл найз нөхдөдөө байхдаа ч юм уу. Тийм баярлж инээлтж байгаа бас аз жаргал. Тэгээд ер нь яг амьдарч байгаа гэдэг нь бас аз жаргалтай юм шиг тийм. Яг амьд байгаа нь аз жаргалтай юм шиг тийм. Сүүлд нэг юун дээрээс илүү үзэж чад. Нэг л удаа амьдран нэг л удаа өхөн. Биш юу? Нэг удаа амьдран гэсэн чи үгүй чи нэг л удаа өхөн өдөр болго амьдарч байгаа ч тийм үү. Тэнийг иймэрхүү юм одоо ч яаж яхад нөгөө нэг хүн болгонд ч юм уу те ингээл нэг юутай болцсон. Ингээд сошиал хэрэгтэй болсон. Тэгвэл ингээл бүгдээр ингээл энэ тэндээс ингээл копи паст тэгэл зарим жигнээс өөрөөсөө ч бичдэг ч бах юм уу те. Энэ бол мэдээлэл дундаас ингээ яаж чи ингэж шүүж авч байна. Ихэд бол яг мэдээлэл дээ яг нэг ухаантай байх гэх хичээгээд байгаа юм шиг хүмүүс байдаг шүү дээ. Тийм өдөр болгон баг тэгэл нэг ухаарлын пост тэгэл тэг би ч бас нэг тиймэрхүү юм да тэгээд байгаа л да. Тэгтээ хүмүүс ярьсан өөрөө яг юу яагаад тийм бол тэр хүмүүстэй ямарч. За тэр хүмүүстэй тэгэл бас л өөрсдөө зүгж болсон зүйлээ л хийж байгаа шүү дээ. Бас буурах хэцүү байх гэсэн. Гэтэ бас нэг альбатай юм шиг нэг өглөө Instagram ингээд стори үзэнгүүт ингээд босоож гэдэг бас юм дээр лээ шүү дээ. Тэнгүүд одоо ингээд 900,000 гаруй бичлэг оруулсан байна. Яг тэр яагаад те ингээд чи заавал оруулахгүй болно шүү дээ бичлэгүүдийг. Заавал ингээл өдөр болгон ч юм ингээл өөрийнх нь цаг зав өрөн байж ингээл 20-30 минут ингээл эдитэл ингээл оруулах шаардлага байхгүй шүү дээ. Яг одоо хүртэл ингээд чи ингээд оруулсаар байгаа ингээд үргэлжлүүлсээр байгаа шалтгаан нэг юу вэ? Одоо нийт ихлүүлсэн юм чинь тийм үнцэнтэй зүйл одоо босгочоод тэрийг бас хаяхад бас хайрам. Бас тэгтээ бас нэг шантраад тийм хаяа. Хаяас нөө шууд ингээл пост хийх зүгээр хайчдаг. Эсвэл ингээд бүгдний нэг дор оруулдаг юм уу те. 100 бол нөгөө нэг ажил хийгээд шууд тэгэл заавалдахгүй тэгээ шууд хайцсан байсан. Тэгэл яг нэг хаяа хийгээл. Тэгэл одоо энийг одоо ашиглах нэг тал нь болохоор тэгэл одоо ямар нэг зүйл хийх. Тэгээ тэрийг ажил болгох юм уу тийм.
нэг мессеж өгөх гээд байна шүү дээ. Тийм хүмүүс бас мессеж өгөх. Ямар мессеж? Тэр нь бол тэгэл яг тэр одоо миний оруулаад байгаа зүйлүүд болохоор яг энэ хийхний дархлаа ч юм уу. Тэр зүйл чинь бүр хитрхийн унтсан байгаа даа шүү дээ. Одоо хүмүүс чинь баг үг хэлэх болгондоо гадаад үг баг ашиглаад 10 үгний баг 5 нь гадаад ч юм уу. Тэг хольж ирдэг. Тэг энэ бас буруу л да. Тийм тэрний үндсэн дээрээс монгол хүмүүс чинь бас их байгаа тийм яруу тансыг хэлтэй. Монголын нууц төвчийг уншаад ч гэсэн нөгөө нэг энэ тийм үг хэлэхдээ ч гэсэн тийм найруулж хэлдэг ч юм уу, тийм одоо толгоос үл хавдаж хэлдэг ч юм уу, тиймэрхүү хүмүүс. Тэгсэн чинь яг одоо цаг дээр яагаад байна гэхээр тийм холимог өөр болсон хэлтэй хольж ярьдаг. Тэгээд ямар ч тийм бараг байхгүйгийг байлгаж тийм одоо тийм хольж ярьдаг. Одоо монгол үгийг бүр тийм гадаад болгож ярьдаг. Тийм. Тэгээд одоо гарч ирж байгаа одоо бүр нэг жоох хүүхдүүд тийм үзэж байгаа юм дандаа гадаад тэгээ хэлж байгаа ярьж байгаа нь яг тэр буруу биш л дээ. Тийм. Тэгээд яг миний хийх гээд байгаа юм болохоор яг монгол хэллийг яг хүмүүст ингэж таниулах, монгол хэлээр ярих нь ямар сайхан бэ гэдгийг бас тэр шүлэг яруу найрагт одоо оруулж өгч байгаа юм. Тийм монгол хэлний тэр сайхныг хараасай гэсэн дэл тийм. Тиймэрхүү зорилго бас байгаа. Тэр бол намын нэг зорилго. Тийм. За тэгмүүд одоо энэ дээр асуух нөгөө нэг би бас өөрөө хэлцэл юм багш. Одоо хэлээр нэвшилтүүд ажилладаг гэсэн. Тэнгүүд яг Америкт өөрийг гаргаж ир. Тэнгүүд яг монгол хэлээрээ одоо шинэ нөгөө гадаад амьдардаг гэр бүлүүд монгол гэр бүлүүд зөндөө байгаа шүү дээ. Славч ч Австрали зөндөө байгаа. Тэр хүмүүс нөгөө нэг хүүхдүүд нь өсөөсөө ингээд нэг гадаад талаас хэлд ороод шүү дээ. Хэлд орж юм бүр ингээд. Тэнгүүд тэг монгол хэлтэй хүнийг монгол хүн гэх юм. Монгол хэлээр ярьж чаддаг ч юм уу те. Яг нэг монгол хүн гэх юм уу? Эсвэл яг ямар хүнийг монгол хүн гэх юм? Одоо үндэсрэх ч юм уу те одоо яг Монгол яг энэ Монгол улсынхаа төлөө тийм сэтгэлтэй байгаа хүнийг л яг монгол хүн гэдэг юм болоо. Тэгээ одоо Монгол улсыг бүр доромжлол тэр түүхийг өгөөсгдөг ч юм уу. Тэр хүмүүс бол нэг яг уу Монгол төрсэн Монгол хүн гэж өөрийгөө хэлэх болтой. Гэхдээ бас хүмүүст бол Монгол гэж харагдах бас зүйл байна. Тэгэхээр заавал нэг монгол хүн гэхээр заавал монгол хэлээр ярьдаг биш. Эсвэл монголд сонсдог эсвэл мэдээж хамгийн одоо нүг жигийн дуун дээр л хэлдэг чинь нөгөө нэг за би мэдхгүй мөртлөө ярих гэдэг. Нөгөө нэг ямар ч нөгөө хэл мал юу гурав гэдэг лээ. Тийм энэ гурав хэл. Тэгээд хэлийн зураас те. Тэр нөгөө нэг одоо миний нэг айдаг юм ч байх те. Бод одоо ингээ харагдаж байгаа зүйл нь ингээд залуучууд ингээ гадагшаад шүү дээ. Энэ тал дээр чи ер нь цаашдаа одоо сургуулаа төгслөө ч юм уу те ингээ график дизайн. Одоо шиг график дизайн чинь бол хаана байх нь чухал биш те. Ажил одоо ажил төрлөө хийх тул хаанч байсан болно шүү дээ. Интернет ноутбук хоёр ахчих болно шүү дээ. Гадагшаа юу гэж бодож байна. Эсвэл ингээ Монголдоо байж гэж байна. Яг одоогийн байдлаар юу гэж бодож байна. Би одоогийн байдлаар бол нэг гадаад явъя гэсэн бодол юус байх. Тийм Монголдоо л яг хийж бүтээгээл яг урдах юмудаа хийгээл гэсэн бодолтой байна. Гэхдээ гадагшаа явж байгаа хүмүүсийг ер нь хараад юу гэж боддог. Тэнд ингээд суушаад ингээд байцсан хүмүүс босч ирэхгүй. Ерөнхийдөө бол тэгэл амьдралаа л бодсон л бас зүгээр л дээ. Тэгээ энд ерөөсөө ингээд хий бүтээх гэхээр ингээд хориол ямар нэгэн татвар нэхэл угаасаа татвар авахын зөвлөдөг. Гэхдээ татварын бүр амар өндөр болгодог ч юм уу. Тэгээ хийж бүтээхээр дандаа ингээд дарамтлаад хаа бас хэцүү байгаа л та. Тэгэл яг ганц шийдвэр нь тийм гадаадд явж тэр хүүхдтэй одоо цэвэр агаар ч юм уу. Арай хүүхд гэр бүлээ бодвол гадаад нь арай ээлтэй байгаа ч хэцүү ч гэсэн тий. Тийм хэцүү ч гэсэн. Монголдоо гарч байгаа хэцүү л хэд их хэцүү байгаа. Сүүл би нэг ажлынхаа газар хоёр багштай одоо маргалцсан ч юм уу хэлсэн нэг юм болсон. Тэгээ танаавынхан гадагшаа яваад байна. Ерөөсө буцаж ирэхгүй мэн их ус орноо хөгжүүлээч тий. Гэт хэлж байгаа байхгүй юу? Бидний үед гэл ярьж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд миний хариулт юу байсан бэ гэхээр бид нар ингээд бүгдийн төлөвлөж ярьж штэ. Бид нар ингээд үлдээд ингээд хөгжүүлэх гэж
хичээж болно. Гэтэ бидний залуунаас гэдэг зүйл дуусах гэдэг юм байна. Тэгээд үххийн агуул энэ ус чинь гайгуулах юм одоо нэг одоо ээж Монгол хүний эрт үеийн дуучнаас чинь 60 байгаа шүү дээ зайлшгүй. Тэнгүүд ингээ би ч мэж ингээ талдаа орц явах байхгүй чи. Нийт наслахныхаа талдаа орц явж байгаа хүн улс их орноо хөгжүүлэх гэж бодох юм уу өөрийгөө хөгжүүлэх гэж бодох юм уу гэд би хэлж байгаа. Тэгвэл бид нар тэгэл үлдсэн л хагаас тэгэл гэж байгаа. Энэ л дээр юу гэж бодож байна. Энэ л дээр бол энэ одоо та нар л хөгжүүлэх хэрэгтэй гэдэг юм хаяад ээж бас болохгүй л дээ. Тэгэл юм тэгвэл тэд нар хөгжүүлж авахгүй яасан. Харин тэд нар бид нар шиг залуу байсан л байгаа шүү дээ. Яг тэр үедээ хөгжүүлж авахгүй байсан. Тэгээд чадаагүй нөгөө нэг доод үйлүүгээ бас та нар одоо хөгжүүл эдэргээд ханаас буруу. Тэгэл ерөнхийдөө бол одоо нийтээрээ л одоо хичээж хөгж штэ тийм. Тэгэхгүй тэгэл нэг цөөнх нь хичээгээд зөвхөн залуучууд нь хичээгээд тэд нар одоо тэтгэврийг аваад тэгээд байж нэг бол одоо тэгэл хурлаалтай бас. Би бас тэрийг сонгож байгаа юм. Сонгол өгсөн үү? Сонгол өгсөн. За. Одоо цаг үетэй холбоотой нэг юм яриа л да. Сая нэг юу ялаа штэ. Норгийн залуусыг ингээд баримтлаад ингээд л штэ. Энэ л дээр юу гэж бодож байна. Тэгээ бүх болсон зүйлийг бас үзсэн харсан бат тэрнээс авч таашлаад яг. Яг иргэн хүний зүгээс харахад энэ бол залуу хүний нүдээс ч юм те. Энэ бол бүр амар эрхчлөөнд нь халдсан л явуулсан байл. Тэгэл зүгээр ингээл бисээ тоглоо байж хат нь цэргийн баяраа тэмдэглээл бисээ тоглоо байж хат нь шууд орж ирээл хамгийн минь хурааж аваад тэгээд тэр юу нь бол тодорхойгүй юм байл шүү дээ. Яг ямар хэрэгээр яагаад байгаа. Энэ одоо зүйл анги ч юм уу те. Яг яах гэдэг юм уу? Шууд дарах гэдэг юм уу? Яах гэдэг тэр бичлэгийг авах гэдэг юм уу? Тэгээд ямар учраас тэгээд байгаа нь ямар ч тодорхойгүй зүгээр шууд албаар дарах гэж байгаа юм шиг. Тэр нөгөө нэг кинон аяглаа айгу чухал сэдвтэй юм л шүү дээ. Сонгуулийн тухай яг яаж хүмүүд мөнгө өгдөг гэсэн тийм зүйлийг орлон тоглогчтойгоор хийсэн ч гэлөө. Тэгээ энэ бол одоо нэгдүгээр тэр хэвлэн нийтлэх юунд нь бол бүр халтж байгаа юм байлээ. Тэгээ бас тийм үндслэг яг хөө тэд нар бол юу яаж гэсэн мэт л дээ. Нөгөө прокурорын зөвшөөрлөлтөй 6-7 сарын өмнөөс бэлтцсэн байсан эдэргээл. Энэ албаны юм хэлж байгаа шүү дээ. Тэгснээ яг гараад ирэхээр эдэр чинь тийм юм хийсэн. Ямар ч ойлгомжгүйгээр шууд тэрийг бол тэгэл шууд эрхчлөөнд халдаал юм тэр дарах гэж л оролцсон л баг. Тэр киног нь булаач авчихсан. Одоо тиймгүүд би бас бодсон байхгүй. Би чинь бас л юунд солирч өгнө шүү дээ. Ингээд подкастн дээр их юм уу ингээд. Тэнгүүдээ миний бодсон юм. За нэг өдөр л над руу ордог юм байна. Тийм зүг ингээд төсөөлж байгаа юм ингээд. Биш ингээд яг нөө өмнө сая нэг сонгуульд ажилласан ч гэдэг юм уу. Тэрийнхээ тухай ингээд амар ингээд дэлгэрэнгүй ярьсан те нэг тийм дугаар гэдэг чинь намайг тоож сонгохгүй баримтлахгүй л ахaltaа. Гэтэ тэрнтэй адилхан тэр чи үзээд пэйж рүү ч юм ингээд ямар нэгэн байдлаар яа гэж бод ингээд нэг тийм болж ирсэн үү ер нь? Цагдаад холбоод ямар нэгэн болж ирсэн үү? Ер нь их болж байгаагүй. Тийм. Тэнгүүд ингээд чам нэг ямар нэгэн байдлаар нөлөөлж ийн ингээд нэг оруулах гэсэн бичлэгээ. Яг чиний тухай бичлэг биш ч гэсэн ингээд нэг одоо юу гэдэг нэг ямар нэгэн контентс авсан бичлэгийг оруулах гэснээр за болио гэж бодсон юм байна. Энийг оруулчихвал айгүй бол намайг ягаад юуг минь устгах юм шиг байна гэж айцмаас төржсэн үү? Энэ бол тийм юм төрж байгаа. Би ер нь улс төртэй ер нь албатай юмнаас юм жоохон хол идэг. Тийм. Улс төрөөс жоохон хол байсан л дээр баг. Бол тийч айгүй бохирдсан л байгаа. Хол байсан дээр гэдэг нь ингээ баримтлалтаас айж гин үү эсвэл зүгээр л яахгүй нь сонирхгүй ингээд нэг сонирхгүй л байгаад та сонирхолтой ч. Аха. За. Ямар нэг ярилцах хүссэн сэдв яриаггүй зүйлс эсвэл надаас зөх зүйлс байна уу? Олдыг бүтээд. За. Тэгээд ямар ч сан залуучуудаа хандж хэлэхэд бол яг чиний өрх гэдэг байгаа мессежлогоор монгол хэлээрээ яри те. Монгол хэлээ илүү гоё гэдэг юм. Одоо хэдэн зуун мянга үг гэдэг үлээ монгол хэлний үгийн сандж одоо 700 800 л. Бараг тоол маш үгүй бараг. Тийм ингээл амжтай болоо. Тэр олон үгсээ гоё үгсээ. Тийм баг нэрээ өдөрт нь яриа нэрээ хэцүү шттэ. Нэг баг нэг холж 1000 2000 үгтэй хэлдэж чинь удаа нэрээ тэгэл сайхан мосноо баярлаа баяртай тэгэл юу байна. Гэхдээ бас тэдрийг одоо бүгдийг ашиглаад сайхан алчаал уу яав уу гэдэргээл тэгээд тах нь одоо цагт бас үеийн тахамжгүйтэй. Гэхдээ яаж ашиглавал? Гэхдээ бол яг ашиглаж байгаа юм нь болохоор яг тэр мессеж хүчтэй яд штэ монголоор бичдэг ч юм уу. Тийм.
тийм гадаад юугаар товчл бичээд тахгүйгээр ядч монголоор жахаа л монголоор бичдэг юм лээ. Чаадаг юм л да. Ядч л наацхан тэгж эхлэх юм бол ингээд ер нь бол хүмүүстэй харьцангуй бичдэг болсон юм байлээ. Анзаараад тахад. Би л болох шиг байдаг. Ер нь хин тийм. Би ч гэсэн тэгэл хаяа бас залхуураад тэгээд бичсэн. Монгол бичиг мэдэх үү? Монгол бичиг бол ер нь хэд уншина. Уншина тийм. Гэхдээ байнга хэрэглэхгүй болохоор бас зарим хэсгүүдэд мартаад тэгээд дунд гацсан мацал. Одоо шин заримдаас би ичдээ шүү дээ. Одоо нөгөө нэг яг Улаанбаатар ч юм уу Монголд амьдарч байгаа монголчуудаас гадна дэлхийд ингээд суурьс одоо нэг хятадын наанч мөнгөр Монгол ингээд зөндөө газар байгаа шүү дээ. Одоо нөгөө хиний яриаг сонсож авт гэх юм бэлээ. Дугаараа хэлдэг залууч юм бэлээ дээ. Очир байна. Тэрний ингээд юунуудыг үзэж чад чи ингээд зөндөө олон монголч байгаа гэж байна. Тэд нар ингээд баниусаасаа илүү юундээ монгол бичгээ сайн мэддэг, монголоороо сайн ярьдаг. Тэгээ ингээд нуус төвшөөгөө сайн мэддэг ч мөнх түүгээ сайн мэддэг байхгүй. Тэгэхээр залуучууд маань жоо өөх түүгэж байгаа асуудал бол тий. Тийм одоо бол бүгд л тийм юу амархан болсон шүү дээ. Монголын нуус төвчөөг заавал уншаад ахгүйгээр тэр YouTube дээр бол байж л гэж яриад өгсөн тий. Сонсоод зориулагдсанаар байж л гэж шүү дээ. Сая сүүлд бас нэг философи гэдэг аппликейшн нэгцүүлсэн тэрийг харсан. Тэр бас гоё юм шиг байлаа би өөрөө бүтгүүлсэн. Тэгээ бас нэг жоо ухаан бодлого тийм ухаантай гин сонсох бас хэцүү гэдэг байна. Ер нь одоо ингэ нөө мэдээлүүд их байгаа гэж штэ. Одоо шинэ мэдээж 100 их юунуудыг үзэж яхад мэдээж тэд нар дандаа нөгөө хийгээд бүтээцэнтэй ингээд насны үеч ингээд нэлээд явцсан хүмүүсийн үгийг ингээд сонсоод за зэрэг юу авах вэ шүү дээ тий. Үлгэр жишээ авах юм ингээд нэг тоонд нэг юм хадгалж штэ. Тэрнтэй адилхан ер нь бусдын хийж ярьж байгаа 90 тойрны хүмүүсийн хийж ярьж байгаа зөвлөж байгаа мэт хэр ингэж хүлээж авдیں۔ Эсвэл тий яг сонсоод өнгөрнө гэтээ нэг хайшдаг ч юм уу тий. Яг над зөв гэж бодогдвол тэгэл ямар гоё юм бэ гэж хүлээд авна. Харин буруу гэж бодож өшөөд тэгэл зөрүүдлэл ер нь яхах юм бид нэг юм үгүйсэх гэж л үздэг юм тийм тохиолдол. Ер нь л тэгэл хайчин тийм үү. Одоо шинэ би бол ингээд одоо нэг нүгэлэхэд одоо ингээд зөндөө олонтой ингээд ярилцж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд миний тарих угаасаа л өөрөө тийм шүү. Яг тухайн үедээ ингээд амар ойлгол сонсож тэгээ 2 оны дараа ч юм 3 оны дараа марчдаг. Эсвэл ямар нэгэн подкаст юм ямар нэг ингээд нэг кино үзэн тэгэл тэгсгээ марчдаг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд нэг бидний анхаарал гэдэг зүйл ингээд ийм юм докторгүй болсон юм болоо. Тийм. Одоо бидний үзээд байгаа юм болохоор нэг амар богинохон болсон. 3 минут. Одоо Instagram жоох урт болгоод 3 минут болсон. Айгу богинохон болсон. Тэгээд яг тэр богинохон юмнуудаа бараг шууд тогтоохгүй шууд л мартаад явчихдаг. Тэгээд тэр урт юмыг одоо бүрийн хэмжээнд нь санана гэвэл одоо тэгвэл болсон даа. Гэтэ би яг нэг дугаар болгоно тэгшнийг сонсдог л даа гэхгүй. Яг оруулахаас хүмүүс сонсдог. Тэгвэл бас болохгүй. Тэгээ сүүлд нэг энийг сонсож байгаа хүмүүс ч юм уу те энэ цаашдаа сонсох одоо ингээл яг үнд энэ чинь насны хувьд янз янз байгаа. Сонсож байгаа гадаад сонсож байгаа хүмүүс ч утсан даа. Энэ хүмүүс хандж яг юу гэж хэлмээр байна одоо жахаагийн угаас ч те одоо Ken гэдэг админы хуудасны аккаунтны админы угаас ч хэлэх юм юу байна. Энэ амжилт хүсье да. Тэгэл ерөнхийдөө бол готрахгүй байхыг л тийм арай нэг аз жаргалтай болж бүтгэх талаас нь юмыг хараад яг уртгаа явал тэгэл бүх юм болно. Тийм тэгэл болохгүй бүтгэхгүй гэдэг үл угаасаа л болохгүй тийм. Одоо ингээл автобусаар явж хат чи ингээл гэл хүмүүсийг харангуйталч бүгд л нэг урваасан ингээл тэгээд бас хүмүүсийн дунд нэгэд явах зүйл дээ. Тэгээд такси максинд явж байгаа ах нар бол ингээл бараг ингээ унтаал амьдралын сүрцэн юм шиг тийм байгаад байгаа тэгэл ер нь хүмүүс ер нь тийм залхаж гин үү гэсэн харагддаг да. Тэгэхээр ерөнхийдөө бол урт зүйлээ хийгээд сайн хичээгээд тийм заримдаа тийм амралт аваад өөртөө зайчлаа өгөөд тийм яг дуртай зүйлээ юу яваас хэлчих хэлээ да. За баярлалаа. Сүүлд нь яг сая нэг одоо адилхан л ингээл нэг бас подкаст хийгээл Instagram дээр ингээд редмэл бол явж байгаа шүү дээ. Минийх нэг амар хангалттай биш л те. Чинь хайгууд бол гэдэг. Гэтэ гомзгоо нэг ийм контент айдиа төрсөн. Англи хоёр хэлсэн шүү. Юу за энэ чи контент гэж одоо монголоор юу гэх юм ингээд бичлэг хийх санаа төрсөн заяа. Тэр нь юу вэ гэхээр ингээд над ч одоо ингээд зөндөө ол үн ингээд ярьсан ингээд цаг 30 2 цагийн аудио байгаа шүү дээ. Тэнгүү тэрэн дээр ингээд яг нэг одоо ингээд одоо чи CapCut л ашиглах гэдэг ингээд тэр хүмүүсийн аудиог текст болгоод тэгээд видеон дээр нь болохоор ямар нэгэн
одоо core hope core гэж бахан юмуд яваад байгаа шүү дээ. Ингээд артл найд ирсэн ингээд байгаль юм бол. Тийм их юмуд хэлэх гоё болох юм шиг байлээ. Тэгээ тэрнтэй адилхан ингээд чи түрүү хэлсэн нөгөө нэг бас хүмүүстэй хамтрах гэж юм ингээд контент гэдэг юм шүү. Тэрэндээ тэгээд амжилт хүсье. За амар шал сони юмсэн шууд амжилт хүсье болоош. Яг над зүү тийм айдиа төрсэн байхгүй юу? Видеонд энэ өөрийнх нь дүрсийг гаргадаг ч юм уу эсвэл байгалийн дүрсийг гаргаад энэ хүмүүсийн ярьсан юм ингээд угаасаа нөө миний подкаст ч ингээд цаг 32 цаг үргэлжлэж байгаа болохоор одоо чи би өөрөө сонсохтой болохоор хагасанд оруулахын тулд 5 дахь сонсоод доотлын юу тайлбар хэсгээ бичих тулд сонсохоос аргагүй. Тэмүүд ингээд өөрөө зүгээр сонсчихгүй 2x хурдлуулж аваа сонсдог. Тэгэхээр бус хүмүүс ч гэсэн тэгж байгаа шнэ. Таних хоёр хүний яриа сонсохын тулд ингээд 2 цаг ингээд байгаад бас хүний амьдралын цаг хугацааг алдуулахгүй тул ингээд тийг сонсдог. Тийм болохоор айл болох ингээд тэр Instagram дээр ингээд 30 секунд ч 20 секунд багтаа юу л бас даж үсэнаа түүсэн. Тэр текстээс одоо ингээд цагаанаар бичих чинь өөдөртөө болчихлоо шүү дээ. Өнгөнгөөр оруулахгүй л тий. Тэгээ би хэний бодож лсэн жахаг CapCut-ыг ашиглахтаа ингээд прог ашигладаг гэж бодчихсон. Үгүй мэн тий. Үгүй мэн. Тэгэхээр бас тэгээ текст болгоно ингээд үг болгоно гараар бичиж байгаа шүү тий. Хуруугаараа. Одоо англи бол яг ингээд нөгөө lyrics-ийг оруулаад ингээд болгочтой шүү дээ. Тэгэхээр ингэж бас ингээд нилээн хөдөлмөр гараад залхуурахгүй хийдэг юм тийм үү. Тэр бас би ч юм бол ингээд за нэг бичлүүд ингээд бөөнөж аваад нэг юу аваад про их аваад тэгэл бүгдийг хийж дээ. Тэгээ бас ингээд юу гэдэг бүтээлж байна. Тэнийхээ одоо юг хүртээд явж байгаа юм уу. Тэгээд чохоотой декентэй хамтарч ажиллах эсвэл яг лээ. Тэгэл над юу биччихэд бол ингээд хуудас руу тийм бичиж маш хурдан хариулсан над руу л багт байхгүй. Кенер авчлаа ихтэй яг ингээд энэ залуусаа дэмжих хэрэгтэй. Одоо жишээ нь кино юу муу бол тэгэл аав штэ гоо сайхан төвшөл. Бусдын бол аав штэ гоо сайхан эксперт. Тэгээ мэдээж нөгөө нэг бас юу мөнгө чирээ чухалч гэсэн одоо оюутан ч байна уу хүнд ямар ч нөхцөл хүнд мөнгө хэрэгтэй гэсэн хэдий ч гэсэн ингээд одоо пэйжийн ч аккаунтныхаа юг алдахгүй явж байгаа нь бас гоё байна. Тэгэхгүй бол одоо залууч одоо нөгөө нэг итгэл үнэмшлээ зарна гэдэг шиг юм болох гээд шүү дээ тий. Хийхгүй юм аа ялхаж залахгүй байсан. Тийм ээ. Тэгээд ямар ч цаашдынх нь одоо тэр бодож байгаа тэр кафе ч нөө ямар нэгэн тийм нэг бодит юм хийх гэдэг шүү дээ. Ингээд харт баригдах юм нүдэнд харагдах юм гэхэд нэ. Тэгээд тэнд ямар амжилт хүсье. Тэгээд хүн хүндээ хөгжүүлдэг хамгийн үндсэнтэй зүйлсүүд энийг бол цаг хугацаа байдаг. Ямар ч өөрийнхөө цаг хугацааг гаргаад ирээд чөлөөдөө ярилцсан маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. Тийм. Баярлалаа. За тэгээд энэ дугаар минь хүү өндөрлж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Peace out.